Сайн байцгаана үзэг сонсогч уншигч та бүхэндээ бэлтгэр өгдөг 100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор нийслэлийн засаг даргын 1-р орлогч Бүрүүжавын сайн зориг хүрэлцэн гэж оролцож байна. Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргье. Та бүгдтэй ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргье. За юуны өмнө бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган хүрэлцэн гэж ясанд орж байгаа танд маш их баярлалаа. За баярлалаа. Та бүгд ч гэсэн бас нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаад бас талархал илэрхийлж байна. За нэвтрүүлгийн маань эхний асуулт уламжлалсан асуулт байгаа. Та манай үзэгчдэд өөрийгөө болон гэр бүлийнхээ нэг сайхан танилцуулаач. За намайг гэгэнтнүүд огтой Бүрүүжавын сайн зориг гэдэг 1984 онд Улаанбаатар хотод төрсөн. За ам бол тавуулаа. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. За манай эхнэрийг Гэрэлмаа гэдэг. За ерөн бол сургууль соёлын хувьд бол одоо анх 4-р сургуульд одоо элсэн орчлаа. Энэ Дөлгөөнөр орчимд байдаг. За тэгээ гэр бас сансарлуу нүгээд сансрын одоо 33 дугаар сургууль сурж байгаад 1993 оноос хойш манайх ер нь 1-р орлогын үссэн. Тэгээ тэндээ ерөнхийдөө ерөн бага нас өнгөрсөн. 1-р орлогын 83, 82, 81-р сургууль сурж байгаад сүүлд бас Ховд аймагт бас 10 жилээ дуусгаад тэгээ их сургуулийг Отгондын гэр их сургуульд суралцж төгссөн. За Австрали улсын Нью Саут Уэльс их сургуульд бас хууль зүйн магистр хийсэн. Мөн бас тус улсад бас аялал жуулчлалын чиглэлээр бас суралцж төгссөн. Ийм юм байна. Отгондын их сургуулийг төгссөн байх нэ. За түүнээс өмнө 10 жилийн сургууль сурж байхдаа ер нь ямар мэрэгжилтэй болъё гэж мөрөөддөг байсан. Хүүхдүүд нэг ер нь би нэг том болоод ийм хүн болно, тийм хүн болно гэж нэг боддог байлаа шүү дээ. Би ч юм уу яг уг нь эхлээд бага ангитай бол ийм математиктэй их сайн хөгт байлаа. Бас математикт ягаад 11-р сургуульд бас шалгалт өгөө тэнцсэн. Тэгээд тэнцчлээгээд явж исэн чинь бас асуудал хаашаагаа хэрэгсэн мэдэхгүй бас хасагдсан байдаг байхгүй. Тэгээ хүүхдийн болохоор тэнд чинь жоохон урам уграад. Тэгээ ер нь буцаал нийгэм талын хичээлүүд л гоё их сонирхолтой болол математик бас нэг тийм бүр амир гүнзгий ирж шимтгэе бас ерөнхийдөө хичээлээ хийдэг. Тэгээ нийгмийн чиглэлийн хичээлүүд, за газар зүйч гэх юм уу, физикийн хичээлүүдэд бас заримдаа бас их сонирхолтой. Хин чиглэлээр л ер нь бас их одоо хичээж мэрэж явдаг байлаа. Тэгээд ер нь зүгээр яг мэрэгжил сонголтын хувьд бол бас нийгэм суурьаараа л явъя гэдэг л ийм бодол ер нь бас төгсөх ангиудад бас орж ирсэн. Тэгээ шийдвэр гаргаад ер нь эрх зүйч болно л гэл. Тэгээ бас шийдсэн дээ. Гол хүчин зүйл нь юу байсан бол яг энийг сонгоход аав ээжийн зөвлөмж байв. Ер нь нэг 2 тохиолдол одоо сэтгэлд их тодхон байд. Тухайд бас манай өвөө бол хэлжсэн байхгүй. Ер нь манайханд бас нэг юм хуульч бол байдгүй байна. Тэгээ бас нэг хууль эрх зүйн талаар явбал яа тийм л доо гэж бас нэг зөвлөгөө хэлжсэн. За хоёрдугаарт бас аав маань бас ер нь зах зээл гараад ер нь хуваарь бизнес хийжсэн. Тодорхой компани байгуулад өөрөө нэг Оросын улбаны улсад барилга технологийн инженерээр төгсөж ирсэн. Тэгээд тэндээсээ бас нөгөө найз нөхд ихтэй химийн бодис буюу энэ одоо хуунцар зүйл хийдэг химийн бодисыг хятад руу нийлүүлдэг тийм бизнес хийгээд за нөгөө нийлүүлэх явцдаа зарим нь дутуу чанар муутай гэдэг юм уу юм хим бодис нийлүүлэгдсэн гээд бас маргаа өсдөг байхгүй. Тэгээ маргаа өсөд мэдээж маань бас хятадд хуульч авсан баг. За мэдээж нөгөө талд нэг хятадын төрийн өмчтөг компани байсан. Тэгээ хуульч аваад мэдлэггүйгээсээ болоод бас хүнд итгэмтгий байдлаасаа болоод ерөөсө бүрэн итгэмжил хийгээ өгцөн. Тэр итгэмжил дээр ерөөсө төлбөр тооцоогийн өмгөөлөгчийн дансанд орно гэж бичиж өгцөн. Ялсны дараа мөнгө нь бас дахиад өмгөөлөгчөөр дагаад алга болдог байхгүй. Тэгээд яг манай бас хэлжлээсэн. Би одоо ингээ хууль эрх зүйн мэдлэг өстө дутуугаасаа болж ийм том алдлаа. Одоо ерөн хуульд одоо тийм ийм зүйл их чухал юм биш үү гэд. Тэр их одоо яг тухайн үед бас л гүнзгий орж исэн л та одоо тухайн ч бас гэр бүлийн нөхцөл байдал хүнд бол явчихж байгаа шин. Тэгээд хэдийгээр бас хүүхд байсан ч гэсэн бас дотроо бодвол одоо тусалж байгаа юмсан. Одоо тэгээ ямар ч арга байхгүй юм чи. Тэгээд бас ер нь бас нэг мэрэгжил сонгоод яг энэ чиглэлээр явъя та гэдэг бодол бас тэр зур бол бас орж ирж исэн болов гэж би одоо эргээ боддتي. Тэр бас одоо яг манай гэр бүлийн хувьд бас нэлээд тийм хүнд зүйл болж ирсэн тий. Отгон төгрөө төгсчөөд шууд Австрали явсан уу? Үгүй ээ. Би яг Отгон төгрөг сургуулийг төгсөөд бас өмгөөлөгч болъё гэдэг. Ерөн зүгээр ингээ өмгөөлөгч болно гэдээ бас нэг оюутан бахын л одоо жижиг сажиг гэрээний трафтуудыг багшаасаа ч юм уу эсвэл одоо танил өмгөөлөгч ахч нарынхаа туслахын туслах баг хийгээл явж байхдаа бас хийдэг. Тэгээ өмгөөлөгч болох их сонирхолтой.
За тэгээд сургууль төгссөн одоо 100-аа үргэлжлүүлээд хуульчийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн. Тухайд нэг 3200 хөгжижсэн. 2 дахь удаагийн хуульчийн сонгон шалгаруулалт байсан. Тэнд чинь бас одоо оноогоороо бас ихний одоо 2 3-т ороод. Тэгээ ер нь бас ажлын саналууд нэлээ ирсэн. Бас ихний нөгөө өндөр оноо авсан хүмүүстэй ингээ холбогдсон юм байл. Тэгээ бас яг эргэлзэж байгаа ерөн өмгөөлөгч болъё бас зорьсондоо гээд. Тэгээ намар 8 сар хавцаа илүү 9 сар хавцаа өмгөөлөгчийн шалгалт аваад уг нь тэнцээд за яг гэрчлэгээ гаргаад тусгай зөвшөөрөл гарах гэж энэ гэж хэлээ. Яг тухайн үед одоо хууль зүйн дотоод хэргийн сайд байсан нэмд орж улсын хурлын дарга болоод дэшээ дэвшээ явцсан. Тэгээ нөгөө тусгай зөвшөөрөл гарахгүй. За бас одоо тодорхой бас зорилт тавиад бас нэг төрийн албан шалгалт хажуугаар мөгцсөн байсан. Гэтэл одоо тэрнээсээ уцтаад за ер нь бас ажилд орно шүү гэдэг. Тэгэл яг хөө ер нь бас нэг хувь заяаны мэдрэмж гэдэг юм уу тэрийгээ дагаад байгаль орчны яамд анх 2006 оны 1 сарын 3-ны өдөр гэдэг лөө 2-ны өдөр ч байдаг лээ. Ямар ч хэлсэн шинэ он гараад нэг удаагүй өдрөл дуудагдал. Тэгэл одоо ажилд орж ирсэн одоо саяхан мэтэл одоо санагдчих. Тэгээд хуулийн хэлцээтэй тэгс төрийн захиргааны удирдлагын газарт орсон. Тэгээд хуулийн баг гэдээ байсан. Хуулийн багийг ахлагч нэг сайн баяр гэдэг нэг ихч байдаг л. Тэгэл бид чинь бас тэнд байгаль орчны яамны шүүхтэр явах маргаан за тэгээд жижиг сажиг хуулийн нэмэлтүүд бас хийгдчихсэн үе. Тэн дээр бас ажиллаад ингээл эхэлж ирсэн да. Тэндээ ажиллаж байгаа л тэгэл Австрали явсан юм байна тийм. Тэгс 2008 оны одоо 5 сард Австралиг 2 жил ажиллаж байгаа явсан юм. 2.1 за 3 баг 3 жил явцсан. Тэгээд тэр чинь 6 сар ч юм уу явсан юм байна. 2008 оны 6 сар хавцаа явсан санагдчихэ. Тэгээд тэндээ яг 4 жил ер нь Монгол руу бас ирж буцаагүй. Тэгээд яг хууль зүйн магистраа хийгээд за үргэлжлүүлээд бас аялал жуулчлалаар сураад за тэгэл одоо бас ирж буцах цаг хугацаа явбал тэр чинь 100 нас бид чинь бас илүү их ажил хийж та монголчууд очихороо тэгэл сурч боловсрол ажиллаа. Эхнэр бас очсон байсан. 3 битэр чинь эхний жилээ би бол ганцаараа Австралид. Тэгээ 2 дахь жилээс эхнэр ирээл битэр чи бас нэг тодорхой зорилтоо тавьсан. Гэр бүл талаасаа бас нэг ажил хөдөлмөр хийж байгаа байр савтай болчихъя гэл одоо хоёулаа зүтгэл. Яг л тэрнийхээ зорилгын төлөө бас нэг 4 жил Австралид байж хэлсэн дээ. Хэдэн жил ажиллаж байгаа та? За хууль зүйн дотоод хэргийн яамд 2013 оны 5 сараас хойш ажиллаад дундуур нь одоо мэрэгчлэлтэй хийж байгаад тэгээд улсын хурлын тамийн газрын хууль зүйн байнгын зөвлөх хийсэн. Нөгөө эрх зүйн одоо эрүүгийн эрх зүйн реформууд дээр очиж ажиллаж байгаа. Тэгээ буцаад хууль зүйн дотоод хэргийн яамдаа ирсэн. Тэгээд бас газрын дарга болсон. За ажиллаж байгаад бас төрийн нэрийн бичгийн дарга хүртэл нь одоо дэвшиж ажилласан. Үндсэндээ хууль зүйн дотоод хэргийн яамд 10 жил ажилласан юм да. Дунд нь улсын хурлын тамийн газрын нэвчүүлэг 11 жил ч юм уу. Ингээд яг хууль боловсруулах чиглэлээр бол 11 жил тасралтгүй яг ажилласан байна. Сүүлийн одоо 2-3 парламент. Ингээд эзэмсэн мэрэгжил эрх зүйч өөрчлөж. Тэгээ бас хуульч гэдэг цолыг бас авч байгаа. Шалгалтанд тэнцэж иж тээ. За ингээд төрд нэлээд олон жил ажиллаа. Аливаа зүйлд эрсдэл гэдэг зүйл байгаа. Эрсдэл гаргаж ирж үр дүнд хүрнэ гэдэг зүйл байгаа шүү дээ. Таны хувьд ажиллаж явах хугацаанд тодорхой хэмжээний эрсдэл гаргаж байгаад бас чамгүй амжилтанд хүрч ирсэн ямар тохиол байна? За ер нь одоо энэ хүрэх замд бас тийм амар байгаагүй шүү дээ. Бас хувийн амьдрал үр хүүхдийн төлөө илүү их боломжийн цалиустай ажил хийх тэр зүйлийг хойш тавьж байгаа л бас одоо өөрийнхөө дуртай ажиллаа хийж байгаа. Яг зөв энэ ажил бас их би өөрөө дурлаж хийж байгаа ажил та. Яг хууль боловсруулах тодорхой зүйлүүдийг бас судлаад тэнд бас нийгэмд хэрэгтэй тийм хууль гаргачихъя гэдэг тийм одоо шимтэж дурлаж бас хийж исэн. Тэгээ яг мэдээж ажил болгоны цаанал сорилтууд байдаг. За эргээд бас янз бүрийн эрсдлүүч гана. Тэгээ яг энэ бүгдийг бас давж хараад яг өнөөдөр ингээ хараад бас зарим хийсэн зүйлээ харахаар бас их сайхан гоё мэдрэмжүүд л одоо төрдгөлтөө. За мэдээж одоо бас яг энэ хугацаанд зөвхөн хууль боловсруулсангүй. Засгийн газраас одоо томоохон хөрөнгө оруулагчтай хийсэн хилцээрүүдийн нарийн бичгийн даргууд хийлээ. Оюутлын сүүлдийн хилцээрийн нарийн бичиг, за Франц улстай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээний хилцээр, за энэ хөгжлийн банкны дампуурч гэсэн хөгжлийн банкныг одоо цэгцлэх ажил дээр бас хөгжлийн банкны тузын гишүүнээр бас хариуцлага нэлээд өндөртэй ажлыг бас 1 жил хийлээ. Тэн дээр одоо яг энэ цэгцрэх
асуудлыг энэ одоо баг хамт олноороо тэр чинь бас хэд хэдэн одоо сангийн яам болон хууль зүйн тодорхой яам за хэрэглэх газар гэсэн юм бүрэлдэхүүнтэй. За манай бас боловсролын яамнаас ч нэг төлөөлөөсөө бид хэдгээл үндсэндээ яг л одоо бас нэлээд сүүлийн нэг жил одоо махруу ажиллаж иж бас энэ хөгжлийн банкны голлох шийдвэрүүдийг гаргасан. Тэгээ яг тухайн үед бол эрсдэлтэй юм чинь. Тэгээд энэ асуудлуудыг давж гараад хувийн талаасаа засгийн газрын хуралдаан дээрээс бас хөгжлийн банкныг бас энэ дампуурлаас Монгол улсыг дефолт болохоос бас одоо тий сэргийлж чадсан, зайлсхийж чадсан одоо ингээ баг хамт олон бас баярлж байгаа шүү гэдэг ингээ засгийн газар дээрээс бас кабинетээс сонсоос бас тэр мэдрэмж нь одоо их гоё байдаг. Та тэгээд одоо ямар ч байсан ус их орондоо бас нэг тодорхой ч гэсэн өөрийнхөө нэг хувийн нэмрийг оруулаад явж ийн гэж боддог. Яг өөрийнхөө эрхэлж байгаа ажлын үрээд. Тэгээд бас ерөөсөө тэр нь л одоо амьдралын кап. Юунаас та зайлсхийхийг хүсдэг? За мэдээж одоо ажлын асуудлаас бол одоо нэг тийм зайлсхийгээл хойш суугаад байх нэг тийм сонирхол юу байдаг. Ер нь тэгэл нэг л төрийн ажил хийж байгаа бол одоо яг л одоо байж авах хугацаанд би нэг газрын дарга байсан, төрийн нэрийн бичгийн дарга байсан, нэг засаг дарга орлогч байсан гэдэг нэр төдий бас үлдчихье гэж боддог. Бас байж авах хугацаанд бас нэг үр дүнтэй ажиллаж исэн. Хожим нь бол тэгэл бас дурсан шүү дээ. Яг тэр одоо баг хамт олонны үед бас нэг тийм зөв реформуд явж исэн байлээ гэдээ бас дүгнэгдэх байх гэж одоо би бас итгэдэг. Тийм учраас бас байга цаг хугацаанд ямар ч хэлсэн эрсдлийг одоо үл оорч одоо ерөөхдөө ажлынхын төлөө бол ингээ махруу явчихдаг. За заримдаа бол одоо ингээд хувийн талаасаа бас олон зүйлүүд байна. Тэгээд яг хөө зүгээр үндэ хэлэхэд бас амьдралын одоо юу гэдэг те томоохон шийдвэрүүд бол байсан. Тэгээд тэн дээр бол одоо бас заримдаа одоо тэм зориггүй бас яг одоо хайртай дотны хүмүүсийн төлөө бас зарим зүйлүүдийг бас их хойш тавьдаг тийм талууд бол байсан байлээ. Тэгээ эргээ бодохоор бас яг таны наад асууж байгаа асуултан дээр тэр боломжийг гэр бүлийнхэн төлөө өгөх боломжоос бас зайлсхийсэн болов уу зүгээр заримдаа боддог бас. Ирээл одоо бас сайхан цалин үйлстэй ажлууд байлаа. Тэгэл одоо тэгээ бас яг үнийг хэлэхэд бас ихнэр маань бол намайг бас тэгдэг ятгадаг л байл. Өөр хүүхдүүдээ бас гайван сурвалж сургамаар байна. Чи одоо бас цалин үйлстэй ажиллая. Миний цалин бас яг хаач өрөхгүй шүү дээ. Төрийн албанч цалин өөр гэж юм. Манай ихнэр барыг надаас илүү цалинтай л байсан л дээ. Өөрийнхөө хувийн хвшилтэй ажилдаг. Тэгэл одоо би ч бас тэрнээс нь одоо бас зөрүүл яг л тууштай төрийн албандаа явсан. Тэгэл битэр ч яг өрөөхтүүдэд тийм сургууль сургана гэж мөрөөдөл ярьдаг ус тэг хэрэгжүүлж чадаагүй л те. Ойлоо л одоо улсын сургууль сураал явж байна. Нэг зүйлийг урьдчилж харах боломж олгоё танд. Ганцхан зүйлийг л харах гэсэн байхгүй. Юу харахыг хүсэж байна та? Би одоо яг мэрэгжлийнхээ өвчнийг ярьж байгаа. За. Одоо нэр яг бас ийм цаг хугацаагаар аялдаг машин байдаг бол заримдаа хууль бичээс ухаар заримдаа нэг өгүүлбэр бичих хүртэл чимэглэлээр нарийн ажил байхгүй. Шантарна. За нэг таслаас болоод хүний хувь заяа шийдэгдэнэ. Үгийн сонголт байна. Найруулга байна. Ингээд зөндөө юм байна. Тэгэл баг хамт олноороо ингээд маргаан битгий явж заримдаа ингээд миний мөрөөдөл өгдөг байхгүй. Нэг цаг хугацааны юу гэдэг бол нэг 2030-40 онд явчихад ирэхсэн. Тэнд очиж одоо хууль хэрэгцээ юмнуудыг нэг хараад тий. Одоо заримдаа бас хүн чинь нэг иймэрхүү хөнгөн юм бас орж ирнэ. Нэрээ одоо бас одоо бид эдийн энд хийж байгаа хууль тэр цаг хугацаанд энэ дэр ямар нөлөө үзүүлсэн бахыг очиж хармаар санагддаг байхгүй. Тэгээ би бас одоо зарим хийж байгаа зүйлүүд дээр бол ихтгэл төгсөөдөг. Ямар ч гэсэн хууль бол шууд маргааш нь гараад нэг амар үр дүн үзүүлээд мэдрэгддэг. Гэхдээ зарим хуулиуд бол шууд мэдэрч болдог. Жишээ нь одоо бүртгэлийн би багц зүйлийг хэлмээр байдаг байхгүй. За яг зүгээр мэдээж ингээд төгс хэрэгжүүлээд явах хэвээр олон чамбар болох хэвээр. Ер нь 100 айл дээр манайхан чинь гадаад паспорт авах гал очирж ирсэн саяхан шүү дээ. Хайхтал юм бол. Тэгээд хуулийн этгээд байгуулахаар тэнд очирлоо таньдаг хүн байна уу гээл. За тэгээд энд хотод ирж амьдарч байгаа оюутан иргэний үнэлгээгээ илчихэр заавал амьдарч исэн орон нутг руу яв захиалдаг. Гарангууд нь тэндээ очиж заавал гар хүлээсийг зурж авдаг. Тэгээ энд баахан бичиг баримтгүй хүмүүс. Нөгөө оюутнууд цагийн ажлыг ихээр бичиг баримтгүй өгдөг. Янз бүрийн сургалт энэ төр ихээр бичиг баримтгүй өгдөг. Ийм зовлон байлаа. Энийг тэгээ бүртгэлийн багц зүйл хийгээд мэдээллийг нэгтгээд захимжуулаад энд байсан эрх мэдлүүдийг задлж шийдэх хүмүүст нь өгөөд ингээ явахаар иргэдэд одоо цаг хугацаа одоо зардал хэмнэгдээд тэр нь одоо нөгөө жижигхэн одоо нөгөө гадаад паспорт гаргаж өгдөг бас сүлжээ хүртэл байхгүй болж байгаа байхгүй. Гих зэрэгээрээ би бол бодохоор бас
одоо бас яг зарим хуулиудаа шууд маргааш нь нөлөө үзүүлж болдог. Тэгээ яг зүгээр таны нэг өрчлөөд харах боломж байсан бол гэдэг шиг би яг зүгээр мэрэгжлийнхээ үднэс хариулж чинь. Тэгээд бас заримдаа ингэж боддог байхгүй. За тийшээ очиод их харчаад яг одоо бидний энэ бодлого хэрэгжүүлж байгаа хууль тогтоомж яаж хэрэгжсэн бол хэрэгжиж байгаа бол гэж одоо бас амар их боддог. Тэгээ яг тэр чинь нөгөө хийж байгаа ажилдаа бас сөрөг юм авчирчихвэ гэдэг бас нэг юм шанал байдаг. Тэгээд бас иргэдийн амьдралд хэрэгтэй юм болчихсоо гэж одоо боддог. Тэр үгээрээ бодохоор бас тийм хөнгөн бодол орж ирэн шүү. Өнгөрсөн хугацаанд зөндөө олон хуулийн төсөл дээр одоо хуулийн төсөл гэж хэлэх үү юу гэх хуулийн төсөл дээр та ажиллаж исэн баха. Одоо яамд ажиллаж исэн хүний үед тийм ээ. Баг хамтан болоод ажиллаж байгаа дөрөв ярьж байлаа шүү дээ. Ер нь тийм оролцож исэн хуулийнхаа төслүүдийг та тоолж ив. За ер нь тоолж байгаа. Одоо зөвхөн нэг багцаа би яг зүгээр тухайн хуулийг дагаж гарч байгаа хууль мөлгүй бүр замбраагүй шүү дээ. Яг би даас үзэл баримталтай буюу ингээд бүр наривчс судлаад хийж исэн хуулийг 100 орчим бий. Одоо үндсэндээ Монгол улсад нэг нийгмийн харилцааг идэвхтэй зохицуулж байгаа нэг 300-аас 350 орчим хууль бий. Тэрний үндсэндээ нэг 100-аад энэ бол одоо үндсэндээ манай яам сүүлийн нэг 8 жил бас оролцож хийсэн байна. Ерөөсөө л өдөр тутам бас яг хэрэглэгддэг. Манай дуучид ингэдэг штэ. Зөндөө хэдэн зуун дуутай. Тэр дуунуудаасаа би штэ энэ дундаа амар хайртай өөрийнхөө хүүхэд шиг боддог нэтргээл тэр ч одоо бас нэг мэрэгжлийн байгаад байгаа байхгүй. Тэгээ би танаас юу гэж асуух гэж байна. Тэр олон зуун хуулнаас энийг штэ хуулийн төс боловсруулахад байсандаа өөрөөрөө бахархмаар аль хуулийн төсөл нь. За ер нь бүгд л одоо дандаа сайн сайхны төлөө бодож хийж байгаа. Нийт эрх ашигын төлөө бодож хийж байгаа. Тэгэд би яг бас тэр дуучид чиг л боддог. Манай залуучууд хүртэл бид зүгээр ингийн яриад дэлгээ сууж захтай хүртэл ярьж илээ. Нэг хүүхдээ хуулийн төслөө бид нар бас хүүхд чиг хардаг байхгүй. Тэгээ тэрийг ингээд барьж боловсруулсан хүмүүс ч орхиж явж чаддаг. Тэрийг нэг хүн болгоод улсын хурлын бодлого болгочих юмсан гэдэг. Тэгээд гаргаад ирсэн яаж хэрэгжиж байгаа болов бойжж байгаа болов гэл ингээл бид чинь бас хөөхөө тий тэгээд бас тэр чинь ингээд хөнгөн нарийн мэт боловч бас хүний тэр мөн чанар байхгүй тийм одоо нандин байдлаар бид нэр сэтгэл гаргаж тэр хуулийн төслүүдийг одоо өөрийнхөө л одоо байгаа эрдэм мэдлэг ур чадвараа дайчилж хийж байгаа. Тэгээ хуулийн төслийг чинь багийн ажиллагаа байдаг. Тэгээ багаараа хийцэн зүйлүүдийг чинь аль болохоор хамтаараа л одоо зүтгэл явна шүү дээ. За тэгээ яг зүгээр миний хувьд бол одоо тодхон байд юм а. Би 16 онд одоо 16 оны 12 сарын 28-ны өдөр Монгол улсын хилийн тухай хуулийг 23 жилийн дараа батлуулж ирлээ. Монгол улсын хилийн дархан байдал гэдэг бол Монгол улсын тусгаар тогтнол. Хэдийгээр би одоо ингээд газрын дарга болоод удаагүй байсан ч гэсэн тийм дотоод хэргийн том хуулийг аавна гэдэг бол бас тийм амар байгаагүй. Урд нь байгаагүй гэсэн. Байсан. 1993 оны хуулисэн шиг санагдаад байгаа. Тэгээ тэр хуулийг бас яг 23 жилийн дараа шинжилээд яг л одоо Монгол улсын хилийн халдшгүй байдал, Монгол улсын тусгаар тогтнолыг тэг баттгаж нэг шат ахиулж чадсандаа бол одоо туйлын их баяртай байдаг. За тэгээд одоо тухайн үед чинь бас манай хил бол бас тийм онгорхоо доо гэж бодлого болцсон байсан. За хилийн зэрэг маань үндсэндээ ингээд яг хуу тэг бонд тус газруудыг хамгаалдаг бонд дээр үндсэндээ ингээд гадаад иргэн хариат дээр байдаг ийм загвараар явцсан. Гадаад иргэн хариат чинь зөвхөн хилийн шалганыг хэрэгжүүлдэг нь онгоцны бодлууд дээр байдаг байхгүй эсвэл одоо усан бомбтой хатууд дээр байдаг. Манайх тэрийг нэ оруулж ирэхдээ тухайн үед буруу оруулж ирээд яг энэ замын үеийн гайл дээр чинь ямар ч хилийн шалган байхгүй ингээд маш хүнд байлаа шүү дээ. Тэгэл одоо ерөөсөө тэр Монгол улсын хилээр гарч байгаа бугааны чинь бас одоо цэрэг үрсэн их орондоо тангар үрсэн цэргүүд л одоо өвлийн хасах 30 юмд зуны бороотой ямар ч цаг уурын нөхцөл төр гараар шалгадаг л хийдэг гэсэн. Тэгээ энэ минийга бид нар уцаа цэгцлэх хилийн одоо найдвартай аюулгүй байдлаа хангах энэ зүйлийг одоо бас нэлээд за тэгээд энэ хилчдийнхаа эрх зүйн байдал за ер нь тэгээд тэрнээс ч хойш манай хил усын хил хүртэл нэлээд сайжирлаа хилчдийн маань ахуй амьдрал сайжирсан хоолны сонголттой болсон шүү дээ. Тухайн үед тийм л байсан. Тэгээ бид чинь сая буур нүүр дээр ихэд одоо хятадууд манай хилийг зөрчиж орж ирээл заах сагнаал явж идэг. Манай хилчид яаж чаддгүй
хятад нүүдээс нь бараг таапалаад гараа ингээ үйждэг. Тэр хуулийг бид нар шинжилээд хөрөнгө оруулалтуудыг татаад одоо ингээд тэнд хөнгөн завтай одоо хэлийн эргүүлүүд яваад бүх одоо хятадын энэ төр загсны тусган байхгүй болсон шүү дээ. Тэгэхээр бид хэд бас хилээ сайн манж ийн. Харин одоо тэр бойрны өрөнд байгаа байгалийн баялаг бид өөрсдөө ашиглахгүй л байна л та. Тэгээд уг нь бол эний чинь л бид нар бас одоо ядаж монгол хүн ашигласаа гэж бодоор л энэ хилийн аюулгүй байдлыг хийж байгаа шүү дээ. За мэдээж дараагийн бас дурсамжтай юмнууд бол энэ төрийн одоо үйл ажиллагааг ил тод болгох асуудал. Энэ бүртгэлийн багц үйл болон цахим багц үйлүүдээ бий бол үнэхээр өөрөө гардаж үзэл баримтлалыг нь яг хийж яг эдгээр хуулиудыг анх 16 онд хийчээд явуулж чаддаг. Тухайн үедээ бас ингээд ойлгуулж чаддаг. Тэгээ явсаар нь байгаад 17 оны сүүлээр Нямдор сайдын үед бас нэлээд бас одоо засгийн газар зөөр танилцуулаад 18 онд энэ хуулиудыг батлуулж ил. За яг энэ өргөн байр сайд батлуулах хуулиудыг ороод ирэхэд одоо Учрал сайд, за Нямбатар сайд, Мөнхбаатар дарга, Мөнхөргөл гишүүн гэдэг бас энэ парламентын тулхтай гишүүд дэмжиж өгч ил. Тэгээ бас баярлалтай л та. Ер нь бас энэ төрийн үйл ажиллагааг ил тод болгох, нээлттэй болгоход энэ одоо парламентд байсан туршлагатай юмнаас нэг тийм одоо тий миний одоо улс төрийн карьер ч гэдэг юм уу тэр мөрийгө бодохгүйгээр бас ийм шинжилгүүдийг зөрөгтэй хийж өгч ирсэн ажлын хэсгийг маань одоо ахалж эдгээр хуулиудын бас дутууг нь зөвлөж гүйцээж өгч ирсэн бас ийм одоо сайн одоо парламентч гишүүдийнхээ бас ачаар энэ бодлого маань өнөөдөр ч гэсэн Монгол улсад маш хэрэгтэй л биш үү. Яг зүгээр тодорхой цаг хугацаанд эргэж жоохон бохимдж чинь пүү па тий ийм байсан юм уу ингэсэн байна гэдэг байгаа боловч эний чинь системээр тогтолцоогоор нь засъя дахиж ийм зүйл гаргуулахгүй бай гэдэг зүйл дээр л байгаа. Тэгэхээр энэний цаана бас иргэдийн мэд хэрэг хангаж байгаа. Мэдээлэлтэй мэд хэрэг хангацсан хэрэг бас төрийн үйл ажиллагаанд оролцдог байхгүй. Түүнээс биш таг харахгүй мэдээлгүй нэг чи өөрөө төрийн үйл ажиллагаанд оролцооч хариуцлагатай байгаа ч гэх 1000 цагнаад их. Тэгэхээр би бол ерөнхийдөө өнөөдөр бас иргэдийнхаа тэр мэдээх эрхээр нь хангагдаж төрийн үйл ажиллагаанд оролцож шүүмжлэл өрнүүлж шудраг бас болохгүй байгаа зүйлийг засаач гэж шаардах тэр боломжийг бас одоо би зүгээр илүү их дээрдүүлж өгөх тэр хууль эрх зүйн орчныг хийсэн болов уу зүгээр боддог. Тэр мэдээж энийг бол тэгэл цаг хугацаа одоо бас дөрвиж харуулах хаа л гэж боддог. Гэхдээ хууль гэдэг зүйл чинь хэцүү юм шиг үлээ. Нэгэн үгэл өөрчлөхөд тэр өгүүлбэр тэр чигээрээ өөрчлөгдөж. Тэгээд тэрний цаана хүний эрх ашиг гэдэг зүйл явж байна. Хүний амь настай холбоотой юм явж байна. Хүн тэр цаана ялтан болох үгэн шийдэгдэх чийдэг айхтар юм байт юм шиг их нарийн. Тий, айхтар. Ер нь тэгээд эн чинь юу штэ. Яг үндэ хэлэхэд би эрүүгийн зөрчлөө үйлч гэдэг юм ингээ яваад айхтар үлээд. Тэгтээ хүн буруу юм ихгүй бол энэ хууль хизээч хүн дээр очихгүй. Хоёрдугаарт энэ хууль чинь нийгмийн дэг журмыг бидний аюулгүй байдлыг үндсэндээ баттгах. Хин нэгэн одоо ширэнгийн үйлээр хин нэгнийг хүчтэй хүчгүйгээ зодоод байж болохгүй, дээрэмдээд байж болохгүй, өмч хөрөнгийн булаагаад авчиж болохгүй. Тэр чинь хуулийн хамгаалалт хэрэгтэй байхгүй. Тэргээр бид нар энэ Монгол улсын 92 орны үндсэн хуулиар одоо олж авсан тэр эрхчлөөгөө бас хамгаалж байгаа гэдэг. Хамтын одоо дэг журмаа тогтоож байгаа гэсэн үг. Юугаа ямар үйлдэлүүдийг бид нар октоосоо үлэмжшөөрөхгүй гаргасныг нь бид нар гэмт эргэж тооцоод ял хайраас тоорогдуулах гэдэг зүйлээ шийдэж штэ хамтаараа. За мэдээж яг зүгээр зарим одоо хуулиуд бол би бас боддtiin бас нэг одоо шашны хүнтэй уулзаа сууж яхад бол тэр хүний хэлжсэн үг их дотно одоо санагдаж байна. Хууль гэдэг бол бас бурхны тийм нэг том сувраг шиг идэм байт юм байна. Би бас энийг бас ойр дотны хүнээсээ мэдэрлээ. Яг одоо тэр хуулийн зөв хууль гарсан тэр одоо асуудлыг шийдэж харахаар тэр хүний төдөө ар гэрийнх нь нуруу тэнийгээд ямар сайхан болж байгааг би харсан. Тэгэхээр одоо та хэд бас зөв хууль гаргаж чадвал нэг сувраг бүтээснээс ялгаагүй байт юм байлээ гэдэг зүйлийг надад нэг бас нэлээд тийм тэ шашны хүн хэлж ирсэн. Тэгээ ер нь нарийн ажил штэ. Би одоо яг зүгээр цэг таслаас болоод энэ гимтэрэггүй тэр хүнд ял хариуцлага оногдуулах уу гэдэг шийддэж штэ. Одоо гол мэтгэлцээ чинь тэгдэг байхгүй. За энэ үйлдэлүүд хамтдаа байж иж энэ хүн гимтэр үйлцэн тооцох юм биш үү гэхэд нөгөөх нь үгүй энэ ингээд гэдэг ч юм уу. Тэгэхээр бас монгол хэлний хувьд ч гэсэн хууль зүйн монгол хэл бас өөр. Хууль зүйн монгол хэлийг жишээ нь өгүүлбэр зүйн бүтцтлаасаа ингээд бас тэ байж хахад бид эдийг жишээ нь эсхүүлэгдэг үг ямар хэрэгэлдэ нэг өгүүлбэр дотор гэдэг байхгүй. Бид эд хүнийг хэлмэгдүүлэхгүй тулд хүнийг дараа нь ял завшаад явуулчихгүй тулд илүү их тодорхой болгож байгаа. Тэгэхээр бид эд бас яг энэ зүйлүүдийг бас анхаармаар байдаг байхгүй. Жишээ нь одоо яг англи хэлэнд бол жишээ нь хууль зүйн хэлүүдийг бас нарийн судална, холбоос өгнүүдийг нарийн судалж байгаа. Тэрийг ингээ харахаар
таслал тэгээд айн тэгээд ороод ирэхээр өмнөх бүх таслууд одоо айн дутагтай байна. Таслал явж байгаад сүүлийн хоёр үгний оронд ороод ирэхээр эсгүүл бол явчихж байгаа. Эсгүүл чинь аль нэг нь гэсэн тусдаа гэсэн санаа шүү дээ. Айнд чинь бүгд хамтдаа байж иж энэ нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн. Тэгэхээр хууль зүйн зарим текстүүд чи хамтдаа байж иж үр дагавар үүсэх үү эсвэл тусдаа байж үр дагавар үүсэх үү гэдгээс л хүний хувь заяа шийднэ гэсэн. Тэгэхээр ингээд бидэд бас яг үндэ хэлэхэд ингээд цаашдаа хууль зүйн шинжилгээ ухааныг бас хөгжүүлэх бол монгол хэлнийхээ одоо эрдэмтдтэй бас хамтар зайшгүй ажиллах, гадаад нэр томьёог яаж одоо буулгах уу гэдэг зүйлийг шийдэх. Заримдаа бид нар ч гадаад нэр томьёог буруу буулгаад утгыг хүртэл алдагдуулаад ингээд сүултээ тэр асуудлынхаа мөн чанарыг хүртэл ойлгохоо болцсон ийм ойлголтууд ч бас манад байна шүү дээ. Тэгэхээр их нарийн шүү. Ер нь тэгээд би бас яг зүгээр өөрийнхөө хийчихсэн ажиллаар одоо ингээд нэг амар төйлгээд байгаа юм биш. Ер нь бас их цаг нэр бардаг. Бас л ийм л ажил байдаг. Тэгээд бас энэ ажлыг бас 10 хэдэн жил хийлээ. Одоо ч хийгээ явж нийслэл дээр. Та өөрөө ямар зан чанартай характертай хүн байд юм болоо? За одоо тэгэл намайг ч заримдаа нэг шулуу хуллагдсан шүү дээ. Би бас яг өөрийнхөө л одоо нэг манай аав ээж хоёул бол Баруун аймгийн хүмүүс л дээ. Тэгээд одоо аамаар бол одоо бас Увс аймгийн хүн. Ээж маань бол Ховд аймгийн Эрдэнэбүрэн гаралтай. Тэгээд Баруун аймгийнхан чинь бас ерөн бол яг юмд чинь бас нэг шулуу хул хэлцдэг хүмүүс гэл ерөн нэг тодтол байдаг шүү дээ. Би яг тэр зан чанараараа байдаг. За ерөн зүгээр яг бас одоо юу гэдэг тодорхой одоо ажил мэргэжил зарчим дээр бол би тууштай байж чаддаг. Ер нь энэ л одоо миний мөн чанар юм бол. Таны хувьд бол нэлийн тийм зандрангуу ширүүн дөрвөн юм шиг л анзаарэгддэг шүү дээ. Галзууруудаа гараад чи идэргээл. За яг тэр бол тэгэл тухайн момент дээр л байсан. Тэгээ би бол яг тухайн үед бол нөгөө сэтгүүлч бүсгүүд бас нэлийн юмнуудыг тайлбарлалцсан. За яг хурал явж байгаа дундуур би гараагүй шийдвэрийг тэ чин ус иргэдийн төлөөлөгчтэй бол хамтын шийдвэр гаргаад тэр нь албан ёсны босны дараа би хариулах хэрэгтэй байхгүй. Яг тэр явж исэн. Хоёрдугаарт яг өөрт нь бол хэлсэн байхгүй. Нэг хүн зориулж мэдээлэл өгөхгүй нэ. Хурлын дараа нэгдсэн байдлаар мэдээлэл угаасаа өгөгднө. Хүлээж байгаа ч. За чиний асууж байгаа юм чинь өмнөх хурлаар шийдэгдсэн асуудлаа гэж яхад л одоо тэгээд тухайн моментод таараад тэр хэсгийг тастаал бол нийтээр л явуулсан. Яг тухайн үед үндэ хэлэхэд хүн чинь бас учир байдлаа хилээд байхад одоо яг иймэрхүү нөхцөл байдлаар хүн яагаад харвас нервтэй шүү дээ. Яг би бол өөрийгөө хүн л юм чи надад бүх төрлийн л байгаа. Хаяа бас уйлж бүхэн нервтэн заримдаа ингээл баярлал явна. Тэрээс биш одоо би ч нэг юм хөдөлшгүй модон хүн байгаа ш. Роботоо ш. Тэгэл яг янз янзын л одоо тухайн мөчд бол бас болсон юмуд байна. Хууль зүйн яамд төрийн нарийн бичгийн дараагаар ажиллаж байхад тань урагшаа нөгөө орон нутгийн давталгаар руу таныг бетер томлоо явуулсан шүү дээ. Яагаад заавал таныг томилсон болоо? Ер нь ямар ч ерөнхий сайд ийм зүйлийг бас гаргаж ирдэг бол баг байхгүй те. Ийм зөрөгтэй алхмууд. Нөгөө нь ерөнхийдөө ганц нэг хүнийг буруутай юм байна гэд ял хариуцлагын нөгөө яваад ах юм бол асуудал нэг шийдэгдэггүйсэн. Тэгэхээр энэ системийн гэдэг юм уу ерөнхийдөө нэг суурьаар нь янзлах. За эргээд мэдээж энэ орон нутгийн эмчдэг компани төрийн эмчдэг компани талбай руу орж нүүрсийг авчдаг. Төлбөрөө төлдөг. Засгийн газар нүүрсийг одоо биржээр хил дотор заръя гэж яхад тэр бодлогыг дэмждэггүй. Ийм нөхцлөдүүд үүссэн л дээ. Тийм учраас одоо намайг бол одоо яг хууль зүйн дотоод хэргийн яамны хуулийн хүн гэдэг талаас нь ч тэр бас одоо тодорхой хэмжээнд бас хувийн талаас нь итгэж явуулсан болов гэж боддог. Би яг 6 сар ажилласан. 6 сар ажиллахдаа Монгол улс чинь үндсэндээ нүүрсийг зүгээр гэрээгээ зарчдаг байсан нэг бэлтгэл ажлуудыг хийсэн тэр компани дэр. Очиход бол яг 1 сарын 1-ээс засгийн газрын бодлого хэрэгжиж яхад ерөөсөө юу ч бэлэн биш байлаа. Засгийн газрын бодлогыг ч тоож байгаа юм байхгүй. Ойтсон нүүрс бол шатсан гэж суучсан. Хэрэглээгүй. Би тулгаалаагүй. Хилээр гаргаагүй л гэж суучсан. Тэгтэл тийм их хэмжээгээр шатах ямар ч болцоо бол байхгүй. За хоёрдугаарт энэ тээврийн асуудлыг тендер сонгох шалралтаа явуулаарай гэж яхад бэлтгэл хийгээгүй. Яг эсрэгээр нь хангахгүй суужсэн. За биржээр зарах бэлтгэлээ хангах хэрэгтэй. Хийхгүй. Тэгээ би энэ бэлтгэл ажлуудыг хийсэн. За тэгээд Эрдэнэс 5 жижиг 5 компани хооронд үүссэн мэс үр авлага болох эхний үр авлага болох 48 тэрбум төгрөгийг ямарчсан шийдээд ард түмний өмчүүлэх Эрдэнэс 5 48 тэрбум төгрөгийг олж ирсэн.
энийг нь шийдсэн баг. За тэгэл одоо энэ компани одоо бас дараа үйл ажиллагааг чигдрүүлэх төр бэлтгэл ажлыг хийгээл хуулийн хэрэгжилтэд хангаж ажиллах байдал руу оруулж өгчөөл тэгээ явсан да. Ерөн зүгээр жижигхэн одоо юу гэдэг нэг зүйл дээр өөрчлөлт гарахад л амар хэмнэлтүүд явж байгаа байхгүй. Тухайд бол би шарын голын уурхаагаас нэг механик залууг одоо авчирч засварын цех дээр нь тавьж ил. Тэгэхэд тэр хүн өөрөө тэр том техникүүдийн наад захын жижиг засваруудыг хийхэд одоо хэдэн тэрбум төгрөгийн хэмнэлт гарч байгаа байхгүй. А тэнд ерөөсөө бүхэл бүтэн засварын механикууд ажилладаг цех байгаа мөртлөө зөвхөн дуудлага өгөх үүрэгтэй. Тэгээ хотоос эндээс одоо засварчид гарч давхиж очиж хийдэг. Зүгээр наад захын тос солиход хүртэл тийм. Тэгэл ерөөсөө тэрний цаана ерөөсөө ямар ч орон нутгийн хэмжээ хэмнэлт байлгын энэ төр гэсэн бодол бол тухайн менежментэд байгаагүй юм шиг зүгээр санагдсан. Тэгээ би одоо бас тэр чинь өмнө говьчуудын бас нэг талтай өмч штэ. Тэр өмчний ийм одоо өнөө цэнгөө өргөдөж яхад бол сайран л санагдсан. Тэгээд бас тэр зүйлүүдийг жоох илдод болгочихё гэдэг л одоо зүйлүүдээр бас хандлаа бас хандахыг хичээж ирсэн. Төрийн нарийн бичиг гэдэг албан тушаал ер нь төрийн албан хаагч баг хамгийн дээдл нь. Тийм. Төрийн зархины одоо хамгийн дээд албан тушаал шүү дээ. Ингээд хамгийн сайхан дээд албан тушаал хашижсэн хүн байлаа. Тэгсэн чинь өнгөрсөн оны 10 сард хамгийн хил амтаа нийслэл рүү яваад очиж юм аа. Яагаад заавал нийслэл рүү очиж байгаа? Зүгээр тэнд гоё хамгийн дээдлийн төрийн албан хаагчийн ажиллаа хийгээд мөрөөрөө сайхан карьераа одоо л ингээл явж идэв юм уу? За яг би тэгээд бас хууль зүйн дотоод хэргийн яамд одоо Тэмүүжийн сайд, Өрлөгөө сайд, Бямцогт сайд, Нэмдурт сайд. За ингээд Нямбатар сайттай ажиллаж байлаа. Одоогийн Inquiry сайттай дэд сайд байхад нь ч бас хамтарч ажиллаж байсан. Яг ингээд олон сайн хүмүүсүүдээс бас юм суралцаад хэн ямар бодлого дэвшүүлж исэн, хэн энэ залуучуудыг хийж исэн зөв үз санаа бодлого болгож хичээж исэн гэдэг бүх зүйл одоо ард түмэн мэдж байгаа шүү дээ. За тэгээ яг сүүлийн 3 жил 3 сар би Нямбатар сайттай бол нэлээд ойр ажилласан. Анх бол цаадах чинь намайг амар шүүмжилдэг л хэлсэн. Би ч бас яг хууль зүйн байнгын орны дарга багт нэлээд нэг сайн загнуулж л байт. Натратын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр илүү бас нэг жоохон бид эдийн байр суурь зөрөөд тэгэл намайг тэн дээр аль нэлээд загнаал. Би ч сайд болоод ирэхтэн за өргөдлөө бичээд л орё даа. Ороод за ер нь бас өөрөө их явж хүн саад болмооргүй санагдтыг. Тэр хүн чи өөрийнхөө нэг бодлого зорж ирсэн юм хэрэгжүүлэх гээд тахт нь би ингээл нэг саад болоод хүн санаа нийлэхгүй одоо тэр бодлого мэдээж төрийн албаны бас тодорхой төвшөнд ингээд төрийн залгамж чанар ерөнхий тэр төрийн урт хугацааны дунд хугацааны бодлогод ойлгомжтойгоо учраас тийшээ явах хэрэгтэй. Тэгтээ тэр бодлого дээр нь дэмжиж ажиллаж чадахгүй цаагаараа хуу хүний характер гаж ажлыг нь гацаадаг, татдаг, чангаадаг ийм зүйл байж болно. Эсвэлтэл гэж тийм эсвэлтлэр. Тэгж одоо би бас за яг ер нь надад бас нэг тийм юм чинь би ингээ өргөдлөө өгöd явъя да. Энэ хүн бас яг санаа нийлэх хүнтэйгээ баг хамт олон болог гэж бас бодож исэн юм. Тэгээ ороод бас уулзсан. За чи надтай ажиллая шүү гээл тэгсэн. Тэгээ манай залуучуудын бас хийсэн олон ажлуудыг бас урам өгж бас дэмжиж улсын хурал дээр бодлого гаргаж өгөөл. Тэр мөнд ч угаас ингээ залуучууд дуртай штэ. Тэгэл бид чинь бас урам аваад за тэгээ Нямбатар сайч бас одоо яг үндэ хэлгээд засгийн газар дээрээс галтаа бүхэн шийдвэрүүдийг барьсан шүү дээ. Яг ковид үеэр бомбын асуудал хариуцсан сайд л байсан. Яг өнөөдөр нүүрс тээврийн асуудал төр бөмбөлгүүдийг зохион байгуулах эсгээл ирээл манай яам бас ард нь ажиллаж л байл. Бид чинь дотоодын зэрэг хилийн зэргийнхнийгаа үүрэг энтрийн бүр өндөржүүлээд тийшээ чинь нэг ковид алчихгүй бөмбөлгөө задлчихгүй задлах юм бол нүүрсний тээвэр зогсчдаг, зогсох гээд байдаг. Нүүрс зогсвол улсын эдийн засаг чинь бүр ингэ шалтаа унчих гээд байдаг. Энэ бүх зүйл дээр ингээ нойруулаасаал бүгд л одоо маш өндөр гормоор хариуцлагатай гормоор өдөр шөнөгөө суучсан. Тэрийг бол одоо тэгээд эргээ ботхоор их гоё идэв. Бас яг тухайн үед бас энэ ковидын үеэр эзэгтэй үедэр бас улс орондоо хэрэгтэй болсон юм байна. За дээрээс нь ингээл энэ жолоочгүй тээврийн хэрэгслэр нүүрс тээвэрхийн ажлыг манай хууль зүйн дотоод хэргийн яамд зориглол оруулж ил. Тэгээ одоо ингээ зөвлөл байсан гэдэг нь байгаа байхгүй. Нүүрсний экспорт яаж нэмэгдэж байна. Тэгэд энэ ажлуудыг бас хийгээд за тэгэл араас нь оюутлогоо хилцээр ерөнхий сайд тухайн үед хэрэглэх гэсэн дарга байж байгаа ахалж байгаа л Нямбатар сайдад өөрөө ерөнхий сайд усны дараа ахлуулаад бид тэн дээр чинь нэлээд л одоо бас одоо өдөр шөнөгүй үзэж тараал нөгөө хэдтэй баян хэлнэ. Манай дэд сайд Солонгоч ч бас арбитрийн юмнуудыг нэлээд төлхөө авч явна. Бас энэ дээр чинь бас нэлээд сайн ажилласан шүү дээ. Тэгээ би бол нарийн бичгийн дарга нь
манай сайд ахалдаг Цулангуудын сайд гишүүн гэл бид чинь гэл яг л яамаараа багаараа л байсан. Тэгээ энэ чинь үр дүнд бас Монгол улсын яг бүх иргэдэд бичигдсэн байсан 2.3 тэрбум одоо үрийг бид нар тэглүүлж чадчих жишээний. За эргээл одоо ганц мод гашуун сугаатын хил холболтын цэг гатцсан байсныг бид урагшлуулах гал Хятадтай өдөр шөнөгүй бас хилцээрүүд хийлээч гэдэг юм аа. Францтай хилцээр хийгээд ер нь манай яам дээр бол нэг хэсэг бол ингээ бүр яг юм юу ч хэлэх юмтай одоо бас нэг аимшигтай л байсан яг ингээ бүр ингээ. Тэгээ танаа сайд чинь бүх юмны ахлагч болсон байсан ч тэгсэн одоо нөгөө бүх юмны дарга юм өгдөг шиг бүх юмны л ахлагч байсан да. Тэгээ одоо яг тэрний чинь ард ингээл манай хууль зүйн дотоод хэргийн яамны баг хамт олон байсан. Тэгээд тийм учраас бас энэ хүнтэй их ойртож чадсан юм байна тийм ээ. Зүгээр ойлголцож ажиллаж чадсан. Тэгээд яг Нямбатар сайд хэлсэн л дээ. Тэгээд одоо ийм зүйл дээр нэг хамт бол бас ажиллаад үзэхгүй юм цаанаа чи бас гэдэг. За тэгээд бас тэнд нэг чиний ярьж исэн зарим хууль эрх зүйн одоо реформ дутуу байгаа штэ. Тэрийг очиод хийгээч гэдэг. Тэгээд би яг бодсон л та. Тэгээд бодоод бас хууль зүйн яамд бас хууль зүйн бодлогын чиглэлээр бас нэлээдгүй удажлаа. Энийг бас нэг өөр хүн хийвэл бас яах вэ гэдэг ийм бодлоод байдаг гэсэн. Тэгэхээр би бас дараагийн нэг юм одоо бас одоо юу гэдэг энэ хууль зүйн бодлого дахиад нэг шат тавих хүн бас гарч ирээсэ гэдэг. Би бас байр суурь бол тавихад бэлэн байсан байхгүй яг тэр юмнууд ингээ уулзуур дээр бас яг зэрэгцэж ирээ. За хувийн талаас сонголтоо хийгээд нийслэлээр очиод энэ тулгымцсан асуудлуудыг суурийг нь шийдэх тэр хууль эрх зүйн орчим тэр одоо янз бүрийн яриа хэлцээрүүд том яриа хэлцээрүүд байдаг бол тэрийг нь ахалж нийслэлтэй л одоо нэг одоо энэ хийж байгаа богино хугацаанд нь тусдсан болчихъя гэдэг хувийн талаас шийдвэр гаргаад ирсэн. Одоо нийслэлийг удирдах байгаа хүмүүс маань хуулийн талын хүмүүс байна тийм ээ. Одоо урд нь янз янзын л одоо мэдлэг мэргэжилтэй хүмүүс нийслэлийг удирдах байлаа шүү дээ. Хуульч хуулийн мэдлэгтэй одоо ийм хүн удирдах нь хамгийн том давуу тал нь юу гэж таарч байна? За яг хөө тэгээд давуу болон сул талууд байна. За хүмүүс бас шүүмжлээд байгаа. Ер нь тэгээд наад нийслэлийн ажлыг чи инженерүүд авч явд юм а гэдэг. Харин тэгээд тэгвэл яг нөгөө хот төлөвлөгч инженерүүдийн хийцэн ажлуудыг одоо яг хэрэгжүүлэх бодлого болохын тулд юу саадуулаад байна гэдэг зүйл дээр эхлээ бид нар дүгнэлт хийж байгаа. Тэгэхээр хууль зүйн асуудал, хууль эрх зүйн орчин бүрдэг байна. Төсөв санхүү тавигдахгүй байна. Тэдгээрийн одоо дэвшүүлж байгаа санаануудыг хэрэгжүүлэх хүний нөөц байхгүй байна гэдэг зүйлүүд бас байгаад байгаа хгүй. Тэгээ ажлын уялдаа байхгүй. Тэгэхээр бидэд ирээд ерөөсөө цэвэр энэ мэрэгжлийн хүмүүсүүдийн хийж байгаа ажлыг ажил болгохын тулд хууль эрх зүйн орчныг бүрдүүллээ шүү дээ. Энэ чиглэлийг л бид нар илүү их барьж ажиллаа. Ерөөсөө ингээл гараал нэг зам тавих газар чөлөөлөх асуудал төр хүний өмчтөд толчиж байгаа хууль зүйн асуудал шүү дээ. Тэгэхээр бид яг энийг бодит хөрсөн дээр бодох хэрэгтэй. Хүмүүс яг нь шүүмжлэхэд амрах. Наадах чи хийхгүй, инженерүүд хийнэ л гэдэг. За би бас хийгээд байгаа зүйл биш. Эний чинь чаддаг тэр мэрэгжлийн инженерүүдийг бид нэр олж авчирч байршуулж байгаа байхгүй. Чаддаг хүмүүсүүдийг одоо дээшээ гаргаж ирж байгаа. Жишээ нь одоо манай метроны төсөл дээр бид нар Египтэд метрон дээр ажиллаж исэн Мөнх Талаа гэдэг залуу бид нар одоо авч байгаа. Цаашдаа бүр тэр бол залуу бүр метрогны чиглэлээр суралцаад бодит бүр Египтэд метро барьж явах төсөл дээр ажиллаж исэн юм залуу бид нар авчирсан. За хот төлөвшнөр хийцэн байсан. Энэгээр зам явах юм бол хамгийн хэмнэлттэй бөгөөд зөв байх юм байна. Төвжирлийг шийдэх юм байна гэхэд яг нөгөө замын үзүр дээр нэг хүний өмчлөх хэрэг нэг булаа ороод ирж байгаа байхгүй. Одоо байшингийн нэг булаа ороод ирж байгаа. Тэгэхээр тэрийг шийдэх хууль эрх зүйн орчныг бид нар бүрдүүлж өгч явна. За эргээд энэ нийгэм нийслэл тулгамдчаад байгаа олон асуудлыг шийдэхийн тулд хөрөнгө мөнгө хэрэгтэй. Улсын төсөв, орон нутгийн төсөв чи хязгаартай. Тэгэхээр энийг шийдэхийн тулд бонд гаргая гэдэг өнгөт бонд гаргах хэрэгцээ үндэсүүд нь тодорхой биш. Тэгэхээр энийг ч ингээд бүрдүүлж өгч ийж бас энэ ажлууд явна шүү дээ. Тэгээ яг зүгээр хуульч одоо хүмүүс удирж байгаа энэ давуу талыг бид зүгээр энэгээр л илтгэхийг хүсэж байгаа. За энэ метро гэдэг зүйлийг бол өнөөдөр ярьж байгаа зүйл биш ээ. Монголын ард түмэн тэр дундаа нийслэлчүүд маань бол үнийг мэднэ. Маш олон жил ярьж байгаа. Үе үеийн одоо хөдөлгөөд үе үеийн одоо энэ амсгуудын метрото болёо л гэдэг зүйлийг ярьдаг байсан. Сүүлдээ ч нэг мөрөөдлийн чагсаалт руу орчих гээд байгаа. Тэгээд энэ дээр нэг ийм зүйл байгаа юм л да. Метро барина гэдэг чинь нэлээд хэдэн жилийн ажил байгаа юм аа. Энэ чинь бас 2-3 жилийн дотор хийж нэг засгийн бүрэн хэмжээний хугацаанд хийчихээр асуудал биш байгаа. Тэгээд энэ чинь олон улс төр явнаа.
нэг нам нь ундаг, нөгөө нам нь гараад ирдэг, уртлынхаа хийжсэн зүйлийг үгүйсгдэг. Яг метро баригдах уу? Баригдаж байна. Үе шатны ажлууд явж байна. За яг метроны асуудал 1983 оноос яригдсан. Нэг одоо юу гэдэг баахан дарга нар чинь би ярьж эхэлсэн гэдэл наад тэгээд яг бодит шийдвэр гаргасан байдаггүй. Нямбатар даргын одоо энэ засаг дарга хийж явах юм явцад бид бодит шийдвэр гаргасан. Засгийн газар дээр бодит шийдвэр гаргалаа. Засгийн газар энийг дэмжиж нийслэлээс усын төсөв төлрүүлдэг орлогыг метро барих хугацаанд тэглэж өгнө, багасгаж өгнө гэдэг зүйлийг засгийн газар шийдвэр гаргаад өгчлөө. Хоёрдугаарт бидэд метро байвал урьдчилан тэзүүг JICA-гийн хийсний дагуу одоо зөвлөх үйлчлэгээний тендер зарлж байна. Бид эддээс гарч байгаа нэг төгрөг за метрог яг технологийн дагуу зураг төсвийн дагуу баригдаж гэнэ үү гэдэг дээр хяналттай явах мэргэжлийн хүмүүстэй сонгоо одоо авах гэж байна гэсэн үг. Энд сая 11 улсын 20 одоо компани оролцоод сая 2 дугаар шатанд энэ 20 компаниас 4 консорциум орж ирлээ. Одоо ингээд эх 7 хоногудаас энэ консорциум аль консорциум шалгарсан гэдэг зүйлийг манай үнэлгээний ороо зарлах баг. За энэ ингээд зарлсны дараа бид нөгөө барьж байгуулах этгээдээ сонгон шалгаруулах ажлын даалгавар энэ төр дээр тендерийн бичгүүрт яваад ингээд зарлах юм. Тэгээ энэ ингээд үе шатны ажлууд үндсэндээ ингээд намартаа гэд багтаагаад намар бид нар одоо газар чөлөөлт. За яг бидэд бас зарим ажлуудыг энэ одоо манайх чи барилгын сэцэг их багтаа штэ. Энэ дээр хэмнэлт ягаад бид бас өөрсдөө төсөв мөнгөний шийдэх үүднээс геологийн судалгаануудыг хийлгэж байна. 40 цэг дээр геологийн судалгаануудыг бидэд бас энэ зундаа хийгээд явчих. За дараа нь энэ одоо барилгын ажил гүйцэтгэх компаниудын датагаа өгч нь энэ дээрээ бид нар бас цаг хугацаа хэмжиж байгаа байхгүй. Гэг зэрэг энэ ажлын төлөвлөлтүүд явж байна. За тэгээ намартаа метроны барилгын ажлуудыг эхлүүлэх тэр үе шатны ажлууд, за тоног төхөөрөмжөө оруулж ирэх, угсрах, за зарим газар чөлөөлтийн асуудлуудыг намартаа шийдэх ч гэдэм ийм зэрэг ажлуудыг бидэд хийгээ явж байна. За зэрэгцүүлээд боловсон хүчний бэлтгэх ажлуудыг боловсролын яамдаа хүсэлтэд тавьчлаа. Зарим энэ тэнд ажиллаж байгаа залуучуудаа татаж авчирч ажлын байран дээр санал болгоод бас зарим томилтуудыг хийж байна. Гэх зэрэг энэ ажлууд бол ингээд явж байгаа. Тэгээд 17.7 км урттай Амгалангаас толгойт хүртэлх одоо ийм 17.7 км 6.6 газар доогуур буюу түнэлэн байгууламж. За үлдэгдэл нь газар дээгүүр гарч ирсэн одоо гүүрэн байгууламж ихүү. Тэргээр ингээд явах ийм шийдэлтэй метро бол барьж агуулгадана. За энэ метро бол үнэндээ манай эхний лайныг барина. Энэ бол манай хотын онцлогт таарсан байдлаараа буюу хот ч өөрөөс нөгөө баруунаасаа зүүн ч юм уу ингээд өргөшөө сунж тогтцоот штэ. Тэгэхээр энэ дээр бол зорчид хөдөлгөөн байгаа. Энэ метроны лайн өөрөө өөрийгөө аваа явах тийм зорчилт хөдөлгөөн буюу одоо улсын янз гэдэг юм орон нутгаас татаас авахгүйгээр ашигтай ажиллах болцоотой гэдэг зүйлийг эдийн засгийн хувьд тооцоо судалгаанд хийцэн ийм зүйл байхгүй. За барьж байгуулах технологи сайжирсан байна. Яг бид эдээ нөгөө тий маш олон жил шаарддаг гэж байгаа боловч өнөөдөр сая хятадуудын барьж байгаа интернет хөх хотын метрог ерөөсө 5 жилд л барьлаа шүү дээ. Тэгээд одоо бид эдэд бас ингээ харахаар энэ дэлхийн нийтэд технологи гэдэг зүйлүүд чинь бас нэлээд хөгжиж байна. Тэгэхээр энэ дээр бид зөвл зохион байгуул харин нэг дотроо ус төржмөргүй. Юм хийхээр ерөөсө ус төржүүлээл за Монгол ус хөгжчихгүйгээ шээснэ гоождог хүмүүс их байна. Тэгэл одоо ерөөсө байдаг зүйлээрээ харлуулаад тэгээд жишээ нь метроны одоо геологийн судалгааг тэмдэглэж яхад метрог цогцолтод ирэлээр өргөмж шоглоо. Яг энэ дээр яах ч юм. Тэр хүн бол төрийн хариуцлагатай албан тушаал явж исэн хүн. Тэр байтугай мэдээлэлтэй. Зүгээр ард түмнийг мэдээлэлээр ийм худлаа мэдээлэл тарааж бохимдуулж ус төрийн оноо авч хин нэг доошоо ээжчил жоохон кайф авт юм шиг. Тэгээд одоо Монгол ус хөгжиж ийн гэхээр тэр хүмүүс хард ардаг болтой юм шиг байна. Энэ метро маань хэдэн жилийн дотор ер нь баригдахаар байгаа. Бидэд одоо энэ жил ингээд тендер сонгож шалгаруулж яг саяын ажлууд явуучих юм бол ерөнхийдөө 29 оны одоо хавартаа энэ ажлууд одоо хийгдэж дуснаа гэсэн ийм л одоо график төлөвлөгөөтэй гаргаад ингээд явж байгаа. За нийслэл хотууд маань дэд төвтэй болон 6 дэд төвтэй болно гэсэн. За өнөөдрийн байдлаар айтайхан сайхан явж байгаа нь Сэлб Баян шүү дэд төв байна тийм ээ. Энэ дэд төвтэй болсны ер нь давуу тал нь юу вэ? За нөгөө утаа хөрсний бохирдол гэдэг одоо тэгээ бид утааг шийдэхдээ түлш энтер гэж олон янзаар үзлээ 100-аас олж үзлээ. Тэгэхээр яг эцсийн момент юу гэхээр эрчим хүчний их усроо нэмэгдүүлээд дулаан хангамжаа шийдээд ерөөсөө гэр оролыг оросуулах. Тэгэхээр энэ бодлогыг ерөөсөө Сэлб Баян шүү дэд төв дээрээсээ бид нэр эхлүүлж байна. Сэлб дэд төвийнхаа нөгөө дулааны станцыг барьчлаа. 28 мегаваттын станц баригдчихин. Цаана бас
дамларжаагийн станцуудаа бас барилгын ажил нэлээд өндөр хөвтэй явж байна. Энэ авийг бид нэр төрүүчээс нь 160-аад га газрыг бид нар чөлөөлөд авч байна. Төрүүчийн иргэд маань одоо хөрөнгөө үнэлүүлээд мөнгө төгрөгөө аваад эхэлсэн. Ийм ажлууд явж байгаа. За энэ одоо бас гадаад бонд босгоос селебдит төв дээр 12,000 айлын орон сууц барина. За энэ 12,000 айлын орон сууцаа 24 сарын хугацаанд бид нар бас ингээд үндэсний хэмжээний компаниуд дээр тендер сон шалгаруулж зараад хэрэгжүүлээд барьсан орон сууцсан дээр одоо наадлын таван буул, хайлаас чингэлтэй ийм зэрэг гэр ороолуудыг ороод дараагийн ээлжийн 701 га орчим газрыг чөлөөлж аваад буцаад идэвхтэй татаад төсөл хэлбэрээр нь зараад явъя гэж байгаа. Ингээд бондоо иргэн төлөх болцоотой. За Баян Ошууд эд төвийн одоо бүтээн байгуулалт онцлогтой сонгон хайрхан дүүрэгтэр байгаа бас яг утааны голомт энэ хэсэг дээр бидэд орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ олон улсын бүр сертификаттай байна. Хөрөнгөний үнэлгээ унахгүй гэсэн. Хоёрдугаар тэн дээр ингээд эхний ээлжийн 4 блок 110 айлын орон сууцыг бариад эхэлсэн. Орон сууц маань маш онцлог. Бүгд сэргийгдэгч мөчний их усураар бас тог тасарсанд бас ажиллах бололцоотой. За эргээд ханан гэхэд дулаан хоригдлуулах нөөцлөртэй ханууд байна. Энэ өөрөө эргээд нийтийн эзэмшлийн коридор энтрээ хүртэл одоо халаагаад явчих. Тэгэхээр энэ нөхцөл байдлаас ингээ яах юм бол өрхийн орлого одоо жишээ нь бидний амьдардаг орон сууцнаас илүү 20% урсгал зардал нь багасж очих гэсэн ийм концепцтэй. За бүр нэг одоо блокийг бид нар бас иргэдтэй одоо харуулад бүр бичил одоо хүлэмжтэй байх. Орон сууцнд тэгсэн мөртлөө нэг цонхонд хан цонх талаараа ингээ бичил хүлэмжтэй байна. Энд нөгөө өрхийн нарийн ногоогоо тарьдаг, хоршиж тэрийг бизнес болгож болно. За эргээд одоо магадгүй нэмэлт орлого олох болцоотой ийм байдлаар ингээд нэг блокийг ингээ барьж явах жишээтэй. Тэгээ энэ борлогууд маань үндсэндээ энэ одоо 12 сард гэхдээ одоо ашиглалтанд орно. Тэгээ бидэд бас иргэдтэй яг энэ ногоон орон сууцны концепцийг Баян Ошууд эд төв дээрээс сонгон хайрханчуудтай бас одоо харуулъя гэж байгаа. Тэгээд дараагийн 228 айлын орон сууцуудаа баригдах ажил эх 7 хоногт шавн тавигдах гэж байна. Гэх зэрэг энэ одоо ингээд гэр ороолыг орон сууцжуулах зөвхөн одоо энэ хотынхаа 50 га дээр ингээд төвлөрж амьдраад байх биш. Цаашдаа бас энэ Улаанбаатар хотын төвжрэл, хөрсний бохирол, утааг шийдий. За иргэдийнхээ амжиргааны төвшинг дэмжиж бас боломжийн одоо газрыг энэний дараа газрын үнэлгээ жишээ нь өсөж байгаа. За би ингээд жишээ нь Баян Ошууд эд төв дээр Осмогээр түрүү жил нэг 54 сая төгрөгөөр үнэлж ирсэн хашаа байсан. Сая бид эдийн төсөл хэрэгжүүлэх бодлого за эргээд бас шалбагдах шийдвэр гарсны дараа 100 сая төгрөг болчихж байгаа байхгүй. Тэгээд ингээд газар хүртэл үнцэнд орж байгаа. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн тэзүүг боловсруулаад 5 хүн төгсөө. За тэнд нийслэл хот маань ямар ч нэг аж үйлдвэрийн парктай болох юм шиг байна. Одоо мөнгө олгоод байгаа арга хэлбэр нэм үү? Одоо гэж би харж байгаа юм л та. Нийслэлчүүд юун дээр нь хожих юм? Ер нь нийслэлчүүд ажлын байр хэрэгтэй байгаа тийм. Дээрээс нь нийслэл хот дундаа маш их хэмжээний нөх химийн одоо бодис хэрэгэлдэг ийм үйлдвэр заавуудад байж болохгүй. Хуучин ч нөгөө хаамал дүүрэг маань үйлдвэрлэлийн оройн байлаа шүү дээ. Суурьшлийн бүс багтаа. Гэтэл одоо нөгөө үйлдвэрүүдийг тойроод суурьшлийн бүс бий болцсон. Энэ үйлдвэрүүдийг нүүлгэн сэлжүүлж тэнд амьдарч байгаа хүмүүсүүдийн амьдралын чанар эрүүл аюулгүй орчны эрхийг хангах зайлшгүй шаардлага байна. За тэр үйлдвэрүүдийг эмээлт аж үйлдвэрийн паркийг барьж байгуулах замаар шилжүүлье гэдэг. Сая бид нар тэзүүгийн иргэдийн урлаараа батлуулаад олон улсын компаниуд тэзүүг нь хийсэн. Одоо ингээд сангийн ам одоо дэлхийн банктай зээлийн хэлцээрт ороод эрхчлэл яг барилгын ажил явж байна. Энэ дээр нөгөө малчтынхаа нөгөө ноос ноолуурыг нэмэн үртэг шингээж одоо үйлдвэрлэлийн зориултаар мал нэтэлгаанаас эхлээд дайвар бүтээгдэхүүнийг боловсруулдаг арь ширийг одоо нэмэн үртэг шингээж явах. Жилдээ нэг 7-8 сая арь шир боловсруулах тийм хүчин чадалтай ийм үйлдвэрүүдийг аж үйлдвэрийн паркыг барьж явуулах ажил эхэлж байна. Ингээ аль бие усны шийдвэр гарлаа. Сая засгийн газрын хуралдаанаар эмээлт аж үйлдвэрийн паркын тусгай зөвшөөрлийг бас өглөө. Одоо ингээд яг цэвэр барилга угсралтын ажил. Тэгээ бид чинь нөгөө тэнлүү шилжиж очих 25 6 аж ахуйн нэгж байгууллагатай гэрээгээ хийгээд ойлголцоод нүүх бэлтгэлээ ингээ хийцэн. Энэ ажил ингээ бодиттой ажил болж байгаа. Энийний чинь цаана нийслэлчүүдэд маш том ажлын байрууд бий болох юм. За эргээд зөвхөн нийслэлийн асуудал биш хөдөө орон нутагт байгаа малчтын төвийн бүсд байгаа малчтын түүхийн эдүүд бас эдийн засгийн хэрэгэлтэнд орно. Бас валютын нөөц ихсэн ч гэдэг юм уу. Ийм давуу талуудтай байгаа. За хоёрдугаарт яг нийслэлээс бас одоо бас ажлын байр бий болох зорилгоор сонгон хайрхан дүүргийн 21 дугаар онд бас хүлэмж хөнгөө үйлдвэрийн эдийн засгийн тусгай бүс байгуулж байна. Энэ дээр татварын болон татварын бус дэмжлэгүүдийг үзүүлээд тэн дээр жишээ нь бидэд 90-нд авиж 400 тэрбум төгрөгийг нарийн ногоон тушаад байна шүү дээ. Зөвхөн гайлын мэдээр. Магадгүй цаана одоо гайлаас
одоо мэдээнээс одоо яг бүрмөгүй гэдэг бас ихтэй биш л байна. Тэгэхээр 400 тэрбум төгрөгийг эх орондоо авч үлдэх болцоо байгаа байхгүй. Яг энэ аж ахуйнуудыг бид зөв зохион байгуулж чадвал одоо ингээд сүүлдээ дөрөв улирлын хөлөвчүүч чинь бас эрчим хүчээ өөр дээрээ одоо тэ хуримтлуулж шийдэх болцоотой болсон. Ийм технологиудыг бид дэмжиж өгье. Энэ дээр бид нар 25 мянган ажлын байр гаргая. Маш олон одоо хүмүүс ажилгүй байгаад байна, ажил хайж байна. Энийг ингээ явах юм бол бидэд нарийн ногоог хүнсний одоо нийслэлчүүдийн нарийн ногоог хангахаас гадна ажлын байр, эрүүл аюулгүй хүнс дээрэс нэг л юм байна. Ягаад Монгол хүний өрсөлдөх чадварыг яханд бидний өсөлт хөгжил, сурч боловсрох тэр чадварыг нэмэгдүүл хоол хүнсний аюулгүй байдал чухал байхгүй. Хүүхдүүдэд маань одоо нэг ядаж үдийн хоол, үдийн цай идэхдээ нарийн ногоодны салаад нэг удаадаа идчихдэг баймаар байна. Цэвэр сүү уучдаг баймаар байна. Ийм экологи одоо бүтээгдэхүүн хэрэглэмээр байна шүү дээ. Тэгэд энэ бараа бүтээгдэхүүн Улаанбаатартаас холдох тусам тээврийн зардал ерөөсөө одоо 1000 төгрөгийн бараа бүтээгдэхүүний 150-аас 300 төгрөгийн тээврийн зардал байдаг. Энийг багасгаж авчирч Улаанбаатарынхаа ойролцоогоор бас энэ одоо хямд өртөгтэй бараа, доктортой үнээр бас энэ зүйлүүдийг бас нийлүүлье гэж байна. За хоёрдугаарт бид нар бас энэ эдийн засгийн тусгай бүс дээр далайн гаралтай бүтээгдэхүүнийг үржүүлье гэж байна. Closed agriculture system гэж байдаг. Далаад гарцгүй орнууд энэ далайн гаралтай сам орхооч гэдэг юм уу энэ зүйлүүдийг яг ийм хаалттай ийм тодорхой ийм усан санд ингээд үржүүлээд энийг ингээд шинээр нь дэлгүүрүүдэд нийлүүлдэг байх жишээтэй. Гэх зэрэгээрээ бид нар бас Улаанбаатарчуудынхаа үндэсний аюулгүй байдал, хоол хүнсний нэр төрлийг олшруулъя. Хоол хүнсний нэр төрөл олшлох тусам биднэрт бас авах амин нэмүүд сайжирна. Жишээ нь одоо мөөгний хэрэглээг бид нар нэмэгдүүлмээр байгаа байхгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жилдээ нэг хүн одоо бас хэрэглэх мөөгний хэрэгцээс бид бүр хэд дахин байгаа. Манай монголчууд ч баг жилдээ дунджаар нэг хүн 5 грамм мөг хэрэглэж байгаа байхгүй. Тэгэхээр эндээс мөөгнөөс өгн амар их амин нэмүүд уургууд авд юм бэл. Махнаас илүү бас уург амин нэм авах болцоотой. Тэгэхээр бид энэ хүнсний нэр төрлийг олшруулах энийгээ бид нар дотооддоо үйлдвэрлэдэг болох. Мөөгийг бол бүрэн тариалах болцоотой. Жишээ нь одоо бас одоо гайлын мэдээгээр чи мөөгөндөө жилд бас нэг 5 тэрбум төгрөгийг зарцуулчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ мөнгүүдийг л ядаж одоо бид дотооддоо авч үлдээ гэдэг бодлогоор нийслэлөө сандаж бас аслагдсан хороо болох 21 дугаар орон дээр яг энэ ажлыг бас эхжүүлье гэд бүх одоо зохион байгуулалт юмнуудыг хийгээ явж иттээ. За утаа хөрсний асуудлыг бол би ойлголоо. Энэ дид төвд хөгжснөөрөө хөрсний бохирдол маань багасгана. За утаа маань мэдээж багасгана. За энэ төгжрөл гэдэг нэг айхтар асуудал байна. Гэхдээ нэг одоо яаж шийдэх вэ? Нийслэлийн өдрөрлөгүүд маань юу гэж бодож байна? Одоо яг нэг хичээл сургууль амраад одоо хөрхийн нэг төгжрөл маань 100 хэдэн сартаа мартагддаг юм. Одоо тэгээ 9 сарын 1-ээс гаарад эхэлнэ. Тав хүмүүс маань одоо яая гэж бодож байна. За төгжрлийн үндсэн шалтгаан юу вэ гэдэг бидэд бодоод байгаа. Тэгэхээр үүсгэж байгаа хэд хэдэн шалтгаан байна. Энэ 50 га дотор урлаг соёл, худалдаа, их сургуулиуд, төрийн байгууллага бүгд байгаа. Энийг задлая гэж. Нэгдүгürt энийг задлаад Монгол Улсын засгийн газрын болон яамнуудын байрыг номтын амлуу буюу богдуулын номтын амлуу шилжүүлэх ийм шийдвэр гарлаа. За ийм нөхцөл байдлаар бидэд энэ төрийн одоо байгаа энэ төвлөрлийг, байшин барилгуудын төвлөрлийг задлая. Хоёрдугаарт яг өглөө болон бас 90 мянган орчим хүүхдүүд бас сургууль цэцэрлэгтээ зорчдог гэсэн. Энийг аль болохоор багасгаад авах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол бид эдийн үчирээс нэг 5-10 минут гүгээд сургуульд орчдөг байлаа шүү дээ. Гүгээл орчино. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудыг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй байдаг. За хоёрдугаарт одоо ингээл амралтын өдөр хүртэл төвжил үүсэж шүү дээ. Ягаад тэгэхээр хажуудаа ногоон байгууламж байхгүй учраас бидэд үр хүүхдүүдээ нэг салхинд гаргах чигээ нэг машин аваад одоо ингээд тэрэлж ч юм уу одоо хотын баруун захлал эсвэл лагерийн бүслүүл явж байгаа. Тэгэхээр энэ ногоон гэдэг юм хот төлөвлөлтийн үндсэн концепцийг бид нар буцааж авчрахаас өөр арга байхгүй. Хот төлөвлөлт бол хүний эрхийг хангах, эдийн засаг, зах зээлийг төлөвлөлтийг хийх систем байхгүй. Тэрнээс биш байршин барилгын тухай төсөөлөл биш. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудыг хангаа явах юм бол хүний хэрэгцээтэй тэр зүйлүүдийг энэ 20 минут одоо явгнаар зорчих орчинд нь бий болгож өгөх юм бол төвлөрөл одоо төгжрөл одоо үндсэндээ шийднэ. За хоёрдугаарт энэ замын бүтээн байгуулалтын юмнуудыг бид нэр сайжруулж байна. Энэ холбоос замуудыг хийж байна. Нөгөө нэг юм зам ингээд сайхан явж байгаад буцах гад тэгэхээр яг л энэ замаар буцдаг байхгүй. Аль болохоор зам ингээд холбоос байдлаар эргэлдээ, тойрог байдлаар ингээд эргэлдээд байвал ерөөсө төгжрөл бас байхгүй. Тэгэхээр энэ одоо юмнуудыг сая ирлээс, эрэмлээс за маш олон одоо аж ахуйн нэгж байгууллагуудад зөвшөлдөж, ойлголцож бас ингээд нийтийн сайн сайхны төлөө гэдэг шийдвэрүүдийг гаргууллаа. Замууд одоо нэлээд явж байна. За хоёрдугаарт бас яг би мэрэгжлийн хүмүүстэй бас ингээд зөвлөгөө аваад Японы гадна дотны хүмүүстэй уулзаад бас зарим зүйлүүдийг бас эргэж бодмоор байна.
Манай одоо ингээ уулзууруудыг нэг өргөн сайхан палбилгаж тавиад байдаг бас асуудалтай юм бэл. Ерөөсөө ингээ жишээ нь төв шуудангийн уулзуур дээр би жишээ ярив. Яг энэ зүүн талаасаа буюу багшийн дээд талаасаа бараг зүүн ирэх юун дээр 3 4 игнэ очиж байгаа шүү дээ. Чигээр явах ганц үлдээчихдээ шүү дээ. Сэтгэхгүй байдлаар эн чинь зүүн ирэх игнэл юм чинь ингээл эргээд ордог. Цаатал дээр яг зайсан явах чиглэл рүү ерөөсөө 2 игнэ болоод ингээ зохиомл бидэд уулзууруудыг ингэж палбилгаж барьсан. Нөгөө уулзуур одоо төсөл мөслөгээд их Чингис Бондыг босгож ирээд юун зарцуулахаа мэдэхгүй байж байгаа баахан хийсэн ажил шүү дээ. Энэ дээр нь очоо ерөөсөө механик ингээд хөгжөөнүүдийг үүсгээд тэгээд дээрээс нь энэ уулзууруудыг яг өргөдөх тусам тэн дээр ногоон гэрлээрээ жишээ нь явган зорчигч нь гарч амжихгүй. Энэ нь бас ингээд төгжрлийг үүсгдэг юм. Ингээд ерөөсөө ингээд би гадна дотны хүмүүстэй ингээд зөвлөлдөд танах бас ингээд зөвлөгөөнүүдийг авдаггүй. Ерөөсөө ингээд ийм байна. Тэгэхээр ерөөсөө уулзууруудыг ингээд 2 игнэл орж ирж байгаа бол цаашаа 2 игнэнд нь тааруулаад ингээд явах юм бол илүү төгжрлгүй явна. Тэрнээс биш та энэ уулзуурыг томсгоод яах вэ дээ? Цаатал дээр очиод 2 игнэ богдож явах гэж байгаа байхгүй. Тэгэхээр бидэд нөгөө нэг аливаа зүйлийг хийхдээ тооцоо судалгаагүй энэний цаана одоо ингээд нэг л их юмнууд байна. Би одоо тэгээ өнгөрсөн юм хийсэн хүмүүсүүдийг бас нэг одоо шүүмжилж байгаа юм биш. Тэгтээ бидэдийн алдаа байна. Алдаага дахиж гаргахгүй байх талаасаа бодолцоол юмнууд байна. Тэгээ хоёрдугаар тийм хотыг задлах дагуул хотуудыг байгуулах асуудал байна. Бидэд бас шин зам одоо хэрэгцээ байдлын үлийг ерөн батлуулах гэж байна. Одоо эцсийн хэлцүүлэг хийх гэж байна. Энэ дээр бас 34 мянган хүн суурьших бололцоотой 80 мянган ажлын байр бий болгож чадах юм хотыг бас онгоцны бодлоор түшиглэж хийх гэж байна. Тэгээ энэ дээр нэг хотод байдгүй нөгөө entertainment бизнесүүдийг гаргая. Бүгд одоо зундаа хөдөө гадаа явахд хэцүү. За эргээд одоо хөдөө гадаа явах гэж байгаа чинь бас ахуй соёлтойгоо танилцж байгаа шүү дээ. Тэн дээр бас нэг зөөлчдөд төдөөгүй бас нэг энэ хотод амьдарч байгаа хүүхд залуучуудаа бас ахуй соёлтойгоо танилцж нэг соёлын том төвтэй битүү стадионд нэг урлаг соёлынх нь нэг сайхан давалт хийждэг. Бас нэг битүү морин тойруулахтай морины соёлтой ард түмэн гэдэг байгаа мөртлөө тэрийг байдаггүй. Тэгээ нэг сайхан битүү морин тойруулахтай жижиг ингээд одоо бооцоо тавиад бас нэг сонирхоо тэн дээр нэг цагийг сайхан өнгөрөөчдөг орчинтой. За нэг юм битүү усан парктай. Тэгээд тэнд бүгд Вьетнам явж чадахгүй, Тайланд явж чадахгүй, өвөлдөө. Тэгэхээр бид чинь энд нэг тийм зүйлүүдийг байчвал эн чинь ядаж их орондоо бас нэг үр хөвгтүүдтэйгээ бас нэг цагийг сайхан өнгөрөө шүү дээ. Тэгэхгүй ингээл одоо яг болцоотой хэдэн тэгэл явчтай юм шүү. Тэгэхээр бидэд ийм зүйлүүдийг одоо ядаж бас нэг энэ хотод бий болох хэрэгтэй гэдэг энэ дагуул хотын концепцээр бас ийм зүйлүүдийг хийхээр ингээд оролдож байгаа. Тэгээд ингэж энэ төгжрлүүд буурна. Одоо ингээд задлж бас хотын дагуул хотууд байгуулж ажлын байрууд бий болгож зөв хот төлөвлөлтөө хийж чадвал одоо бас нөхөдөө энэ асуудал бол бас нэг одоо маш богино хугацаанд шийдэгдэх гарц гаргалгаа бол харагдаад байна. Хүн нэмэхээр хүнс нэмэгдэнэ гэж. Өдөр ирэх тусмал Улаанбаатар хотын одоо хүн ам нягтрал шилжиж хөдөлгөөн гэл одоо нэмэгдэж л байгаа да. Жил ирэх тусмал Улаанбаатар хот энэ чи өсөж хүн лимч өсөж үржин хөөрхий. Та хэдийн мөнгө ер нь хүлцэхгүй байх шиг байна уу? Уг нь үеийг бодвол харьцангуй та хэдийн төсөв төвлөрүүлэлт нэлээд л ахиу юм шиг харагдаад байгаа юм да. Бидэд бол бас бүх нөөцүүдийг шавхаж байгаа. Авч чаддгүй байсан татваруудыг авч байгаа. Зарим нь татвар төлдгөө, үйл хөдлөлгөөрийн татвар төлдгөө гэсэн мөртлөө хотын инженерийн буюу дулаан цахилгаан цэвэр усаар хангагдаал байдаг. Зарим нь татвараа төлөө яваад иж болохгүй шүү дээ. Бидэд альва зүйл дээр шудраг бай. Энэ Улаанбаатар хотод туулаачлах гэдэг үзэгдэл бол байхгүй шүү гэдэг зүйлийг олон талаар хэлж байгаа. За тэгээд энэ газрыг бас ил дуудлагуудалтайгаар явах. Өмнө нь газар эзэмших, ашиглах эрх авчаад дуудлагуудалтааны анхны үнэ төлөөгүй маш олон зүйлүүд байсан. За дээрэс нь энэ дүрийг төлөвлөж байгаа. Тэгээ Улаанбаатар хотын бас өмчийн асуудлууд завун задгаа байсан. Энэ дүрийг олоод аваад бас эргээд зөв эргэлтэнд оруулж чадвал бас эдийн засгийн нөөцүүд байна гэж үзэж байгаа. За тэгээ хоёрдугаарт яг метро барьж байгуулах ажил чинь бас үнэндээ хэлэхэд энэ засгийн газрын авилгалтай тэмцэж байгаа ажлын үр дүн баггүй. Авилгалтай тэмцээд нөгөө нүүрс буюу далд эдийн засгийн асуудлыг хумаад авах ёстой татвараа аваад ингээд эхлэхээр нүүрсний экспорт бодиттой болоод нэмэгдээд за ингээд авах ёстой татвараа аваад ирэхээр улсын төсөв давсан. Улсын төсөв давсан орлогын тодорхой хувийг Улаанбаатарт бас шилжүүлж өглөө шүү дээ. Энэгээр бид нар метроны
эхний ээлжийн 354 төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдэж байгаа байхгүй. Тэгэхээр авилга гэдэг зүйл монголчуудын боломжийг ямар их хойш зулгаасан бэ? Хэдэн хүмүүс ямар их байдлаар одоо хармаагаа түнтэйлж Монгол улсын ирээдүйн энэ уур бухимдлын стрессийг төрүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн бэ гэдгийг бид бодох хэрэгтэй. Тэгэхээр би бас одоо ямар ч одоо ийм өөрийнхөө наам гэлтгүү тодорхой нутаг ус гэхгүй бүгднтэй ингэж одоо бас шийдвэр гаргаж бас зориглож байгаа энэ засгийн газрын үйл ажиллагаанд бас зөв хувийн талаас ч гэсэн талархдаг. Энд бас өөрөө оролцоо явж байгаа гэж бас энэ хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд энэ авилгалын 5 иш ажиллагааг одоо эхлүүлэх энэ шийдвэр юмнуудыг бас боловсруулж явсандаа бас баяртай байдаг. Ингэж бас Монгол улсын илүү их боломж Улаанбаатарчуудад боломж гарч ийн. Үр хүүхдүүд маань дандаа нэг юм асуудал ирсэн нийгэмд амьдрмээргүй шүү дээ. Бидэд бол дуусч. Бидэд энэ нийгмийг сайхан бүрдүүлж өгөөл одоо бас одоо энэ орооос явах. Бидний дараагийн үе хүүхдүүд маань бас нэг сайхан нийгэмд дэлхийн юм ярмаар байгаа байхгүй. Яаж одоо бас нэг одоо тий монгол хүний өрсөлдөх чадварын тухай ярмаар. Тэгтэл өнөөдөр нэг ахуйн юм яриад нэг ойр зүрийн юм ярьдаг, стресстэй. Сүүлдээ энэ одоо монгол хүний үндсэн одоо юу гэдэг зан характерт нөлөөлж бидэд бүгд инээдэг хүн байхгүй. Хотоороо бүгд хөмсөг загнадаас. Тэгэл одоо ийм л болчиход байна. За энэ 100 их хур бороотой 100 болно гэсэн өрсөн төлөв байна. За нөгөө нодлонгийн зүйл чинь давтагдах үе. За нийслэлийн удирдлагууд нөгөө үүн дээр одоо онцгойлон анхаарж байгаа хаа. Ирж буй аюул үер ослоос тавхан яаж урьдчилан сэргийлэх гэж байна вэ? За энэ жил бол нэг үерийн эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлд 30 орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар бидэд ажиллаж байна. Төрүүчээс ажлууд хийгдэж явж байгаа. За Улаанбаатар хот маань бас 4 бол дотроо байдаг. За эргээд бод бидэд бас нэг байгалыг давж гарах хүчтэй гэдэг юм уу. Тэр ихтгэл өмчлөлийг бас байгаль үгүй юм шүү гэдгийг харуулж штэ. Сэлб бол сэрэгцэн, баг ширэгцэн гэж хажуугаар нь бараг л баахан байшин барьсан бүгд л төр одоо зуны үеэр урслаа штэ. Тэгэхээр байгалыг одоо эрхшээх гэдэг юм уу. Байгальтайгаа харин дасан зохицож тэрний үр шимийг зөв өртөж амьдрах хэрэгтэй. Тэгэл голын ирэг дотор нь ороод байшин иргэдэнтэй голдол дотор нь ороод байшин барьцдаг ийм зүйл байж болохгүй. Тэгэхээр байгаль хизээ нэгэн цагтал одоо буцаагаал одоо юу гэдэг нөхцөл байдлыг өөрөөр хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр энэ дээр бас мэдээж инженерингийн шийдлүүдийн юмнуудыг бид нар бас нэлээд авч хэрэгжүүлж байна. Хоёрдугаарт энэ үер усны асуудал дээрээс бол нэг зүйл байгаа. Бид нар бас энэ голын ихүүд дээр одоо тий туул тэрэлж сэлб голын ихүүд дээр бас юм усан сан тохируулахтай хийх энэ ажлуудыг эрчимжүүлэх. За миний бас энэ туул голын усан зохицлын ажлыг бас эхлүүлж хийгээд энэ бүтээн байгуулалтыг ямар ч эрхчлүүдээс ч гэсэн EPC нөхцлөөр буюу одоо түлхүүр гардаж авах нөхцлөөр эхлүүлэх юмсан гэж бодож байна. Ингүүл бас Улаанбаатар хот руу орж ирэх энэ үер усны асуудлыг голын ихэн дээр нь тохируулахтай усан сан байдлаар шийдэх болцоо. Энэ бол зөвхөн эрийн услаас бас урьдчилан сэргийлээд байгаа биш. Монгол улсын нийслэл Улаанбаатар хот чинь гүний усаараа усны хэрэгцээг хангадсан шүү дээ. Маш тансаг хот. Тэгэхээр энийг Улаанбаатар хот цаашдаа 100 жилээр одоо оршин тогтныг бол одоо бас гадаргын усны менежментийг хийж гадаргын усыг цэвэршүүлж хэрэглэдэг байх хэвээр. За энийгээ аялал жуулчлал хөгжүүлэх хэвээр. За ямар ч байсан үерийн эслүүдээс бас урьдчилан сэргийлэх төр болцоо энэ усан сангуудад гарах юм. За энэ одоо санзаа ихэнд сая нэг баг баян бүрд гэд нуур үүслээ. Тэр нуурыг түрүү жил одоо яг хийж бүтээн байгуулж чадаагүй бол Улаанбаатар руу орж ирэх үерийн усны түвшин дахиад 1 метрээр ихсэх байсан. 2-3 жил орчим дүүрнэ гэсэн нуур түрүү жилийн ганцхан бороонд дүүрж байгаа байхгүй. Маш их усыг тэнд хоригдлуулж авчихсан. Тэгэхээр энэ зүйлүүд ямар их чухал вэ гэдгийг харуулдаг. За хоёр дахь наашлаад жишээ нь сэлб орчин дээр бид дарих орчмын газрыг чөлөөлж байгаа түрүү хэлсэн сэлбтэй холбоотойгоор энэ дээр бид нар бас дахиад хиймэл нуур хийхээр ажиллаж байгаа. Энд нь үерийн усыг бас хөрөмтлөөж тогтоон байж хот руугаа алдчихгүй энэ дээрээс тохируулгаар багуугаар зохицуулт хийгээд ингээд явах. Энэ шийдэл ингээд орж байгаа гэсэн үг. Тэгээ ерөн зүгээр Улаанбаатар хотыг бас анхнаас нь барихтаа энэ хөрсний усыг зайлуулах үерийн далан шууд өнтрийг бол бас нэг тийм сайн хийгээгүй. Тэгээ энийг одоо яах аргагүй хөрөнгө мөнгө одоо тий төлөвлөж төсөвлөж сэтгэл гаргаж хийхээс өөр зайлшгүй юмуд байна. Тэгээ бидэд бол одоо яг үндэ хэлэхэд төрийн засаг даргааны нэвтрүүлгээр хэлсэн байлээ. Бороо орохоор диптап гэдэг шиг сая үйлжингөө зас орохоор бүр хямраад диптап лээ. Одоо тэгэл бас ойрын одоо жилүүд ороогүй л үер зас орлоо шүү дээ. Тэгэл сая бороо ороод ихнэр бороо ороод байна гэдгсэн. Ерөөс тэрнээс хойш яг засаг дарга шиг л болж байгаа чи яанаа л гэж бодоорсоо тий юу болох вэ? Багхан шиг ягаасаа гэлээ. Яг үндэ хэлэхэд тий. Тэгэхээр яг энэнд нэг бэлэн байдлах альва нэг гамшигаас төсвөрлөх чадвартай хотыг бий болгох асуудлыг бас ярьж байна. Тэгээ бидэд бас
яг энэ чиглэлийн бас нэг томоохон судалгааг Америкийн бас нэг судалгааны институттай хамтарч хийгээд ерөн Улаанбаатар хотыг гамшигын эрсдлээс тэсвэрлэх чадварыг бас нэг дүгнж өгөөд бидэд бас ямар менежмент хийвэл болох юм гэдэг зүйл байна. За бас дээрэс иргэдийн ухамсарын асуудал байна. Яхаарахгүй гол дотор орж одоо байшин саваа барьчдаг. За тэгээ нөгөө ус төрчдийн таалагдах гэдэг явж одоо хаяг одоо юу гэдэг юм ингээ өгчдөг нөхөд дараа нь жохоо орлол ирэнгүүт. Тэгэхээр бидэд бол энээс одоо татгалзаж байгаа. Үнэхээр одоо тэнд барих гэж байгаа боломжгүй. Тэгэл урсаал нийт хөрөнгөөрөө хохирол бөө юм болж байгаа ш. Тэгэхээр бидэд ерөн зүгээр яг миний хувийн талын үнцэг байдаг. Байгаль орчин гэдэг юм хотуудын одоо философи байдаг байхгүй. Ерөн хотуудыг нэг гадна дотноос ирээл байлдаа шатаагаад байхгүй болчихсон цөөн юм бэл. Гол дандаа хүнсний хангамж нь алдагдаад за эсвэл байгаль орчинтойгоо буруу харьцаад усны их үсрүү болоод хотууд одоо дээр үе дандаа хаягдчихсан баг. Энэ алдааг бид ч одоо ч тасч болохгүй. Хот байгуулт ч ерөөсөө усны их үсрээр дагаж явдаг. Тэгэхээр уг нь энэ үерийн үсэгт чи том бас усны их үсрийг хоригдлуулж авах боломж байгаа гэдэг бидэд энийг хийх инженерингийн юмыг хайж явсан, үл тоомсорлож явсан. Дандаа энийг бидэд боломж биш. Бидэд нөгөө амь нас эрсдэлт одоо тий сөрөг нөлөөтэй үзэгдэл байна л гэж айгаад байгаа болооч уг нь бол энийг хотын бэлэн байдал үерийн талан шуудгаа хийгээд хоримтлуулаад бас боломж олгож авч үлдэх гэдэг том баялаг байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэгээд ямар ч байсан хот дагсан энэ хиймэл нууруудыг бас нэг 13 газарт хэлхийгээд тэзүүг нь хийлгэж байна. Тэгжээж үер давтахгүй байх. Үер давтахгүй байх. Тэр урсаад ороод ирэх усуудыг бас нэг одоо тодорхой үерийн одоо зайлуулах байгууллага талан шуудгаар аваад тэр хиймэл нуурлуугаа татаж авах ч гэдэг юм уу. Ийм зүйлүүдээр бидэд явж бас энэ Улаанбаатар хотын эргэн тойрны энэ экосистемийг бас нэг жоохон чихтэй болмоор байна шүү дээ. Ингээл тоос нь зундаа манраал ирүүлсэн ингээл нэг л их тоосчлт донд л байна шүү дээ. Аливаа хотуудад ногоон байгууламжуудыг одоо амин чухал болсон тэр хотын уушиг болсон зүйл байгаад байна. Энэ маань одоо яг хөө одоо тэгээд л энэ зүрийн алдаатай бодлого бас манад одоо хэцүү. Одоо хүүхдийн парк байна. Ногоон байгууламж одоо том хэмжээний гэх юм бол одоо хүүхдийн парк байна, үсгийн цэцэрлэг түрээлэн байна. За тэгэл ер нь хуруу дарам цөөхөн ногоон байгууламжууд байгаад байгаа юм аа. Яг үүнийг олноор нь бий болно гэсэн ихтэй зорилго энэ төрөө байдаг л байх. Байлгүй байх. Ерөнхийдөө нөгөө нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ дэлхийн дунджаас буюу дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгж байгаа зөвлөмжөөс бага юм. Ногоон байгууламж чинь нөгөө орчны тоосчлт, дуу чимээ за ингээд маш олон бохирдлуудаас бас сэргийлж идэг. За хоёрдугаарт нөгөө бидэнд хүн бол байгалийн амьтан гэдгийг баймд сануулж байгаа. Хүн чинь нөгөө байгаль дойр байх тусам тайвширдаг, стресс багасч идэг. Тэгээ түрүү миний хэлдэг шиг нөгөө энэ байгаль руу тэмүүлэх үзэгдлэр бид нар чи заавал өрхөө орлого дээр зардал гаргаад нэг машин аваад горигт тэрэлж гээл ингээл нэг туслангийн бүслөө нэг явсан болоод ирж штэ. Уг нь гэрийнхээ хажууд хүүхдэд тэргээд ирээд сайхан одоо тий одоо гэр бүлийн уур амьсгал бүрдүүлээ явж явах хэрэгтэй байхгүй. Ногоон байгууламж байсан газрын буулгаал орон сууц барьчдаг. Одоо энэ алдааг цаашдаа гаргахгүйгээд бид сая уртцааганыг буулгаад одоо өнгөрсөн 7 хоног тендер зарлагдлаа. Доороо 168 машины гаражтай, дээр ногоон байгууламжтай ийм одоо бүтээн байгуулалт болж байгаа. Ерөөсө хотод ногоон байгууламж хэрэгтэй. Тэгээ би өөрөө нөгөө хувь зүйн яамд ажиллаж байхад бид нар гэмтэрэг бас гарч байгаа шалтгаанууд ялангуяа тийм хүний эрүүл мэндийн эсрэг гэмтэргүүд бол дандаа ойр дотны таньдаг хүмүүсийн оронд гардаг. Тэгээ тэр үзэгдлээрээ ч юм уу гэр орол одоо жишээ нь гэр бүлийн хүчирхийллийн гэмтэрэг бие биендээ нөгөө бохимдаад заримдаа нэг орчноо нэг солиод жоохон суучих газар болддог байхгүй. Магадгүй тэр байгалийн цэцэрлэг түрээлэн 30 минут суучаад буцаад эхнэр нөхөр хоёр ярихад бол шал өөр амьсгалаар ярина шүү дээ. Тэр орчин ингээд одоо бүрдүүлээд өрөх юм бол гэмтэргийн гаралж гисэн 50 бүр 2 дахин буурдаг. Бараг гэмтэрэг гардгүй орчин бүрдүүлдэг. Тэгэхээр ер нь тэр одоо байгалийн мэдрэмж гэдэг бол маш тэр одоо үнэтэй капитал байгаа. Тэгээ энийг ерөөсө хотод бий болгож өгчээж бас энэ иргэдийн тэр суур өнөг хэрэгцээ. Тэрнээс биш энэ их одоо бид эдийн одоо тэг эрүүл мэндийн асуудал байна. Тэгэхээр энийг л одоо бүрдүүлж хүн чухлаа. Тэгээд сая одоо маш олон гаражууд буюу нэг одоогийн байдлаар нэг 8500 9000 орчим гараж шиг болгоод байна. Тэгээд нэг 15 га орчим газрыг бид нар нийт хэрэгцээнд авлаа. Энийгээ бид дандаа ногоон байгууламж баригдаж байна. За жишээ нь хаан улдүргийн засаг дарганд хамгийн газрын байр байсан. Дуудлуудалтаар зарчээ. Тэгээд хувьжлаа байшин барьж яхийг визгээ байжсныг засаг дарга бидний болиулаад зүгээр наатаа болгоод ногоон байгууламж бариа. Иргэдэд тэр орчимд ногоон байгууламж хэрэгтэй байна гэж одоо шийдвэр гаргаж байгаа шийдэ. За энэ одоо хүүхдийн паркийн төгчлөлтийн ажлыг Рио Тинто хийж байна.
Энэ ажил чинь оюутлага хилцээрийн хувьд хийжсэн байхгүй. Бид энэ гэрээний үндсэн үүргийг биелүүлэхээс гадна та нар бас одоо Монголд бас нийгмийн хариуцлагын тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх шалтгаалтыг бид нар бас үзүүлж ирсэн. Тэгээ Улаанбаатар хотод бас нэг томоохон төсөл хэрэгжүүлгээд тэгээ нийслэлтэй хамтраад энэ одоо чинь хүүхдийн паркийн тохичлтыг хийж илээ. Тэгээ энэ ажлыг бол одоо яг зүгээр Нямбатар дараагаар ахлуулж ирсэн. Тэр ажлын хэсгээс л бас санал тавьж ирсэн. Бас л цаанаас нь шахаж ирсэн байхгүй. Үндсэн хилцээрээс гадна та нар бас нийгэмд хариуцлагатай зүйлүүд хийх ёстой гэдэг. Тэгээ одоо хоёр газар дээр бас Риотонтой жишээ нь бас яг энэ хүүхдийн парк шиг бас ногоон байгууламж барьж өгье гэдэл явж байгаа жишээтэй. Гэх зэргээр бид нар ерөнхийдөө нөгөө хүнд хэрэгцээтэй хүний төлөө л одоо энэ хотын төлөвлөлт хотын стандартыг бариулах ажлыг л хийж байгаа. Тэгээ магадгүй нэг талд нь хууль зөрчил этгээд ирэх ашиг хөндөгдөнгүүд та нар одоо жоохон зандрангуй байна, буулгалаа, нураалаа л гэж шүүмжил байгаа л нөгөө талдаа нийт ирэх ашиг, нийтээрээ эрүүл амьдрах уу гэдэг л асуудал байна. Энэ татруу гэмт хэрэг гэдээ хэллээ шүү дээ, тийм ээ. Энэ гэмт хэрэггүй хот ч гэж одоо юу байх вэ, тийм ээ. За тэр гарч байгаа гэмт хэргийг илрүүлэх, гарах тоог нь багасгах тал дээр энэ хотын камержуулалт гэж нэг чухал ажил байдгийн юм шиг байгаа юм. Энэ манад ер нь хэр байдаг юм бол миний одоо мэдтгэл хувийн хэдэн байгууллагууд гадаана камертан камергүй гэдэг байна. За замын хөдөлгөөнийг хянаж байгаа нэг хэдэн камерууд багшгүй зүгээр иргэн миний мэдтгэл ийм байгаа даа. Ер нь камер байдгийн юм манад. За ер нь камерын юмнууд бас тийм менежментгүй яа. Янз янзын юм суйрлуулаа нөгөөтг нь дүрсийг бас солигтой авахгүй ч юм бэ. За тоос шорондоо зарагдангууд арчлах эзэнгүү болцсон. Тэгээд ийм зүйлүүд байгаа. Тэгэхээр бидэд бас нийслэл Улаанбаатар хотын ерөн аюулгүй байдлыг бүрдүүлэх үүднээс дээрэс нэг ухаалаг хот. Ухаалаг хот болох юм бол нөгөө дижитал хот болох хэвээр. Дижитал хотын хамгийн анхны суурьч нөгөө камержуулж хүний хүчээр биш ерөнхийдөө нөгөө технологийн хүчээр бас асуудлаа шийдчих гэж байгаа. Тэгэхээр энэ ажил дээр бид нар одоо 80 тэрбум төгрөгийг бас сая орон нутгийн төсвүүдээр тавиад Улаанбаатар хотын 9 дүүргийг иж бүрэн камержуулах ажлыг эхлүүлж байна. За ерөнхийдөө энэ бол одоо гэмтэргээс урьдчилан сэргийлэх гэдэг маш том ажил болно. За дээрэс нь жишээ нь тэр зам дээр хог байна уу, халтиргаа улгаатай байна уу гэдэг зүйлүүдийг дандаа механик аргаар явдаг. Хүн явж шалгаад эсвэл гомдол дуудлага ирэхээр явдаг. Тэгэхээр бидэд камераараа харж хагаад за тэн дээр ерөөсөө юу ялаа, халтиргаа байна. Цэвэрлэгээний баг явж одоо давсаа цацаад эсвэл боцоо цац эсвэл одоо цэвэрлэх арга хэмжээ ав. За тэнд хог хоромтлогдсон байна яваарай. Тэр чингэлтэй дөрвийн түүх тийшээ явж одоо хог аачих шүү. За тэр өв сургамал одоо ургасан байна. Энэ нөгөө автомашинаар жолоож байгаа хүмүүсийн харагдах орчныг хязгаарлаж байгаа зүйл биш шүү. Тайралт хийгээрэй ч гэдэг юм. Ингээд хот өөрөө энийг нөгөө нэгдсэн удирдлагын менежмент төвөөс ингээ хараа явах юм бол нөгөө ухаалаг хотлоо шилжих тэр болцоог бүрдүүлэе гэж. Ганц нэгэн байшин босдоггүй болчихжээ. Ер нь хотхноороо, хорооллоороо ингээд шинээр босдог болж л дээ. За яг энэ буруу гэж зүйл байхгүй л. Тэгээд ерөнхий төлөвлөлт гэдэг юмаа танаа нийслэлийн харьяа байгууллагуудаар оруулж ингээд батлуулдаг аа. Нөгөө барилга хороолол хотгон барих гэж байгаа газар байна. Тэрэн дээр уг нь өөрхийдөө чинь манайх одоо тэжээн блок байшинтай, эндээ ногоон байгууламжтай, тэдэн айл өрхтөө учраас эндээ цэцэрлэгтэй сургуультай гэсэн л ерөнхий төлөвлөгөө уг нь ингээд аваад ороод ингээд танахаар батлуулаад нөгөөдөл ажиллаа хийж байгаа. Тэр яг нөгөө хувийн хвшлэмч бүгдээрээ ч дэмжлэлтэй өөрхий. Тэгээ нөгөө ногоон байгууламж нь байхгүй болоод цэцэрлэг сургууль байхгүй болоод тэгээд зөвхөн хэдэн байшингууд босчдөг. Тэгээд улсын комисс хүлээж авах болдог. Бас л танаа харьяа агентлагууд очиж газрууд очиж нөгөө улсын комиссоос хүлээж аваад байгаа. Тэгвэл нөгөө анхны ерөнхий төлөвлөгөөнд танах анх ингэж батлуулсан байна. Танахыг улсын комисс хүлээж авах одоо боломжгүй гэж явчих болдгүй юм болов уу? Энэ дээр цаашдаа анхаарч өгөөч ээ. Одоо бидэд хичээж л байна. Тэг мэдээж энэ хүний хүчин зүйлийн юмч байна. За эргээд энэний үйл ажиллагааг ил тод болгох. Анханасаа л одоо төсөл хэлбэрээр өгмөр юм лээ. Нөгөө газрыг бас буруу эдийн засгийн хэрэгэлтэнд оруулсныг бас гайхаад байгаа. Нөгөө дид үс татаагүй газруудыг ингээ өмчлүүлсэн, эзэмшүүлсэн. Тэн дээр ч одоо би энэ газар дээр юу гэх юм миний дур гэдэг. За ерөнхий нөгөө хотын стандартаа барих хэвээр энэ зай талбайгаа зөв ашиглах гэдэг шаардлага тавьдаг юм асуудлууд байна. За дээрээс нь манай энэ барилгын компаниуд чинь бас тарилт тухай талаарч явж байгаа л иргэдэд баг энэ дээр ногоон байгууламжтай байр гэж зарж гэрээгээ байгуулчаа дараа нь энэ дээр нэмэд байшин барьчих жоохгүй. Энд чинь баг залилм эхлэх гэмтэрэг. Хүний хөрөнгийг залилаад авчиж штэ. Ийм сайхан нар тусдаг байр. Чи ерөөсөө энд бол нэг
амьдарч байхын үед одоо ногоон байгуул сэтгэл готролт гэх юм уу байгалаас холдохгүй гэж зарчаад дараанаар харангуй чинь тэр байшиндаа орохоор дүнсийгээл одоо сэтгэл готролд орж юм. Тэгэхээр энэ бол цэвэр бараг залхим хэлэх юм тэр. Тэгэхээр энэ бизнесийн соёлууд байх ёсгүй. Тэгэхээр бидэд бас энэ хаана одоо юу гэдэг юм бэ? Нийслэлийн удирдлагч бас хичээе, албаагчд маань хичээе. Бас бизнесийн соёлууд бас одоо зөв баймаар байна. Компаниуд маань хичээе. За иргэд маань ч гэсэн зөв шаардлага тавьдаг. Нэг орон гэртэй болчихъя гэдэгтэй биш. Зарим талаараа бас яг энэ орон гэрд ойр орчин сургууль цэцэрлэг нь байна уу? Яг баригдах юм уу? Ногоон боломж байна уу? Авц зогсоол байна уу? За энэ доторх шугам сүлжээ ямар байдлаар баригдсан бэ гэдэг зүгээр асуучдаг баймаар. Гаднах бусдын нахаар гоё байна гэдэг. За хотын төв хэсэгт байна гэж авчаад байгаа болохоос биш. Яг энэ шугам сүлжээ нөгөө зэвтэй болоо тавьсан байх үе нэр. Яг үнэн дээр хяналттай үе явж байгаа боловч маш богино хугацааны дараа нөгөөдгөн зэв хөрөмтлөгдөөс авч явахыг бас үүсэхгүй байхгүй. Тэгэхээр бидэд нөгөө насаараа одоо хөрөмтлүүлсэн хөрөнгөөрөө авч байгаа эсвэл насаараа төлөх зээлийн одоо хөрөнгө болох тэр байраа авахта маш сайн одоо асууж тодруулж энэ ч бас хувийн нөгөө худалдаж авч байгаа учраас өөрөө бас хариуцлагатай байх хэрэгтэй. Тэгэхээр энэ үлгэрэл хөрөнгөүүдийн худалдаж авахта бас жоохон хэрсүү бас үнцэнтэй байх, үнэ алдахгүй байх талаас нь бас анхаармаар л юм билээ. Зүгээр сая урт цагааныг буулгалаа гэдэг юугаар тэр авийн байрны үн жишээ нь өсч л баг. Тэгэхээр ногоон байгууламж авц зогсоол гэдэг тэр зүйл ямар их байрны үнцийн зөв төлөвлөлт те. Яг таны нөгөө үндсэн санаа зөв төлөвлөлттэй юм бол хүмүүс их таатаа авах нь биш үү? Тэгэхээр ийм зүйлүүдийг бас одоо хэдүүлээ тал талаасаа л анхаарай. Тэгээ би бас одоо таны хэлж байгаа энэ зүйлүүдийг бас анхаарч бидэд бас энийг шийдэх хууль эрх зүйн орчин стандартыг л яг таг мөрдүүлдэг л ийм байхын төлөө ингэж зүтгэж байгаа гэдэг зүйлийг бас одоо хэлмээр байна. Тэгээд одоо бидэд бас энэ зүйлүүдийг бас бодит ажиллуулахын төлөө зүтгэнэ. Баярлалаа тань. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ бас урьж оролцуулж бас иргэдэд бас Улаанбаатар хотын асуудлуудаар бас санал бодлоо хуваалцах энэ боломжийг олгосон танай хамт бол бас баярлалаа гэж хэлж байна. Ингээд таны цаашдын ажил болоод амьдралд тань өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. За баярлалаа гэлээ. Зүүн асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энхүү өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор нийслэлийн засаг даргын орлогч Хүрүүжавын сайн зориг хүрэлцэн орж орслоо. Та бүхэнтэйгээ дараагийнхаа нэвтрүүлгээр эргээд уулзтлаа. Түр баяртай.